За энергийн хамгаалалт бас бясалгал сонирхож байгаа хүмүүс бол зайлшгүй ярих шаардлагатай зүйл байгаа байхгүй. Тэгээд яагаад бясалгал сонирхож байгаа хүмүүс зайлшгүй ярих шаардлагатай вэ гэхээр олон хүмүүсээс нэг юм ингээд сонсч ирсэн бэ. Гадуур олон хүнтэй газар очихоор эсвэл нэг таагүй одоо энергитэй газар те эсвэл нэг тийм ууртай ч юм уу өөрөөсөө нэг тийм сүрэгч юм энерги ялгаруулсан тийм хүний хажууд ч юм уу байхаар би өөрөө ингээд тэрийг мэдрээд би хавддаг ч юм уу толгой өвддөг ч юм уу эсвэл ингээд сэтгэлд ингээд за өөр өөрсдөг ч юм уу тийм болоод байна. Тэг яаж би өөрийгөө ингээд хамгаалах уу бүр ингээд сүүл рүү бүр гэрээс ч гарахад хэцүү боллоо. Хэд мэдрэг болж байгаа шинж аахгүй. Энэ тийм тэгж байна уу та нар? Мэдрэг болж байна уу? Байсан уу? Тэг яг нөгөө дотгошоо хүн жоохон чимэглээд ирэхээр мэдрэг, ер нь жоохон мэдрэг болчтой. Тэгээд тиймэрхүү олон хүмүүс болчихсон. Би ч өөрөө ерөнхийдөө тийм чиглэлээ. Жоохон ингээд олон хүнтэй газар явахаар ингээд шууд мөр толгой ингээд дараад өвдөл яг нэг юм ингээд аваад тавш. Эсвэл одоо нөгөө найрмаар болно шүү дээ. Янз бүрийн найрмаар болно. Тэгэл баяр наадам болно. Яалтчгүй олон хүнтэй газар хэдэн цаг маг байх болно. За тэгэл тэгснийхэн дараа ингээд 2 өдөр ингээд орноосоо босч чадахгүй унтдаг ч юм уу тийм маш их ингээд ирчмээ сорулцсан байдаг ч юм уу. Тиймэрхүү болоод төгөхгүй. Тэгээ хамгаалт гэхээр анх бол би нэг юу мэдчихсэн гэхээр нэг юм зүүдэг мөөдөг хамгаалт мэдчихэж байгаа шүү дээ. Тэр яг нь төвшөө хийдэг байхад ингээд онгодод чинь за ийм юм аваад тийм аваад ингээд чамд хамгаалт хийжүүл амьдлуулж өглөө гэл. Тэгэхээр нь л за юм зүүж тэрийг амьдлуулснараа хамгаалдаг юм байна гэл хамгийн анх тэгж мэдэрч байгаа байхгүй туршлага нь бол тийм. Тэгэл сүүл рүү явжсэн чи энергийн хамгаалт гэж байт юм байна гэл. Тэгээ энергийн хамгаалтыг болохоор хүн өөрөө бодлороо үүсгэх юм ингээл. Би одоо бясалгаж байхдаа ингээл энергийн хамгаалт ингээл үүсгэх гэдэг шүү дээ. Өөрийнхөө ингээд бодол төсөөллөөр ч юм уу хийдэг. Тэгээ энэ энергийн хамгаалтыг хийгээд тахаар аяндаа ингээд цаанаасаа яг ингээд тархиараа бодоочгүй хаа зүгээр хамгаалт гэж бодоход шууд нэг ингээд хамгаалт үүсэж байгаа нь дотор хараад ингээд харагддаг ч юм уу те бясалгал хийгээ сууж хахад ингээд юм бүрхэж авч байгааг мэдрэгддэг ч юм уу эсвэл ингээд гэрэл тодорч ирдэг ч юм уу эсвэл би нэг ингээд юм дээр суудсан юм шиг эсвэл миний гадар нэг юм ингээд солонгоо ингээд ороод ирдэг юм шиг миний хамгаалтыг ингэж үүсэж ин та гэд дотоод хараанд бол мэдрэгддэг. Ингээд бясалгаж авах хийгээд тахаар эсвэл зөвөр ингээд арсны гадаргуу дээр ч мэдэрдэж болно шүү. Ингээд нэг юм дарцсан юм шиг те нэг юм бүг гэд орцсон юм шиг ингээд янз янзаар мэдрэгддэг байхгүй. Ер нь тийм мэдрэмж цаанаас ингээ орж ирж байна гэдэг чинь их гоё. Бид нар улам ингээд энерги мэдэрч ил гэсэн үг. За тэгээ зүүсгэлээр ингээд энерги хамгаалт үүсдэг юм байна. Бодлоор ингээд энергийн хамгаалт үүсгэж тийм байна. Тиймэрхүү төвшөнтэй ингээд байсан. Тэнгүүт яг уу судар намууд гоё судар намууд их уншина. Тэгээ тэн дээр бас юу гэж байсан бэ гэхээр ер нь өмсөж байгаа хувцас ас ингээд хамгаалт болт юм байна. Би гайхчихсан байхгүй бүр хэдэн жилийн өмнө 5-6 жилийн өмнө уншижсэн. Тэгээ хувцсан дээрх одоо нөгөө нэг юм хэмэтэй хувцад штэ гоё хэмэтэй дээл ч юм уу хувцс ч юм уу. Тэр хувцсан дээрх одоо жишээлбэл бар лууны зураг хий байлаа гэнгээ тэрийг энергижүүлчихдэг юм аа л да. Тэгээ тэр нь ингээ хамгаалт болдог ч юм уу. Одоо нөгөө энерги ертөнцид бол ингээ хамгаалаад байгаа штэ. Тэгээ та нар нөгөө кино үзэхээр нэг тийм даалд ертөнцид кино үзэхээр ингээл хоорондоо ингээл энергиэр ингээл байлдал идэг штэ. Энергиэр байлдаад тэгснэ нэг юмас гинт нэг юм ингээл гарч ирсэн ингээл энергиэр байлдаад. Гэтэ тэр нь бидний одоо яхануудад харагдахгүй. Тэгснээл ингээл би нэр үг энергиэр ингээл байлдаал. 9 шидийн амтад гарч ирэл. Тэр чинь нөгөө өөр яг энэ 3 хэмжээст бисэрнээс зэрэгцэн хэмжээстэй байгаад байдаг байхгүй. Одоо доктор стер энэ 2 дугаар анги дээр гэтэл хөгжмийн нотоор ингээд яадаг штэ. Яг гэдэг штэ. Тэр нөгөө хөгжмийн нэг нот гаргаж ирэнгүүтэл ингээд шидээл те. Тэр чинь яг хэрэгтэй байхгүй. Тэр кинон дээр бол яг гой гаргасан л. Тэгээд кино өдр үзэж хахад бас нэг тэр судар ном харж байгаа яг энэ бичиг гэдэг юм арч бас хамгаалт хийж болт юм шүү дээ. Сонирхолтой аахгүй. Заавал нэг биттэй төмөр юм хайгаал алт мөнгө ч юм чулуу молуугаар хамгаалт хийх юм гэж бодсон байсан чинь энэ одоо жишээлбэл Рекигийн тийм ном уншиж байсан чинь ханц ингээд бичээд энэ ханзаар одоо орон доороо тавьж эсвэл тэрэн дээр энэ ханзыг наа гэдэг ч юм уу. Нэг өснө тэр нь хамгаалт ирчмээр татдаг ханз эсвэл тэрүүгээр хамгаалт хийдэг ч юм уу те.
тэгдэг. Тэгээд нэг сүүлний Солонгос кино үзсэн чинь тэрэн дээр бас ингээд нэг юм ханц зурангуудаа энэ бас сахиус те чамааг одоо хамгаалах сахиус гэж битээ авчаавал тэр нь өөр юм шиг зүрэгч минерээс хамгаалж чинь. Тэгэхээр тэр ханц үсэг гэдэг юм чи хүртэл амьлах ингээд боломжтой дүрсээр зохиогдсон байт юм л та. Тэгээд за цаасан дээр ингээд бичээд дүрсээр бас хамгаалт хийчихдэг юм байна гэл. Тэгээ нөгөө юуны дүрсээр бас хамгаалт хийдэг ч тий. Руна гэх тий. Руна тэмдэгтэр хамгаалт хийж ингээл энэ зураг дурс чи өөрөө бас ингээд амьлах боломжтой. Тэгээд хамгийн ингээд гоё хамгаалт их боломжтой тэр дүрсийг мэдсэн л дээрээс буугаад ирсэн байсан байхгүй. Тэгээ хувцсны одоо энэ шилэг тавч гэдээ бааш тий. Хувцсны энэ шилэг тавч чи өөрөө бас ингэж юу цаа. Одоо ингэ хүчтэй ингэ зангидсан маш тий. Энд чинь бас ингэ юу болт юм хамгаалт болт юм. Одоо оруулж өгсөн одоо тэг дээл чинь зөндөл гой гомтэй гэж тийм ээ. Тэр болгон чи хамгаалт юм аа. Одооныхоор ингээд тархиараас сэтгэнгүүт бид нар ингээд загварын л хардаг штэ. Эндээ ч юм гоё оруулахтай юм байна. Тэрэндээ ч тийм гоё торохтой юм ингээд загварын л хараад идэг. Гэтэл яг цаагаараа энерги төвшөнд яг ямар гэдэг юм бас бодохгүй байгаа хгүй хийх юм. Гэтэл дээр үедээ бол загвар гэхээс илүү бас давхар мэдээж гоо зүүн байгаа л да. Гэхдээ давхар ингээд хаана юуны зураг оруулж гоо, хаана ямар өнгийн торог оруулах уу, хаана одоо тэр товч зангийн одоо товч шилбэг ингээд зангидаж өгөх вэ гэдэг чинь бас давхар хамгаалтын бэлэгдэлтэй л байдгсэн л. Тэгээд тэрийг нь ойлгочоод за сонирхолтой юм бас юм байдаг юм бах. Тэгээд ямар ч ойлголтгүй те байхгүй. За тийм юм болж таарсан. За иймэрхүү зүйлсээр ингээд хамгаалт хийж болох нь бүрэн боломжтой байна. За тэгээд сүүлийн хэдэн сар сурсан юм болохоор ингээд тийм юм. Хүн бас хэд зөөлөн болохоор өөрийгөө хамгаалж чаддгүй юм. Хэд зөөлөн хүмүүс. За яг ингээд хэд зөөлөн хүмүүстэй би зөндөө таарчсаад ялангуяа бяцлахлынхаа үеэр тэгэл дандаа нөгөө нэг за яах вэ гэл те хүнд өгөө гэж хэлж чадахгүй за яах вэ гэл дандаа бусдын төлөө ингээд авдаг ч юм аа ингээл энэ нөгөө өөрийгөө хайрлах чадахгүй. Эсвэл нөгөө хэд зөөлөн болохоор ингээд хүмүүс ингээл өрөвдөж хайрлал те. За би яах вэ гэдэг ч юм ингээл за яах вэ гэл тэгдэг. Хүн амттай гэл хэрүүл мэрүүл хийхгүй те. За чиний зүг болох гэдэг ч юм ингээл орхидог. Нэг хэсэндээ нэг талаас нь харахаар их гоё нэгүүлсэнгөө те болцлогоо хайр одоо юу гэдгийг одоо Есүс багшийн урсгал болоод авч эсвэл Будда багш ч юм уу те. Нэг хацрыг алгатан гот нөгөө хацар тавьж өгдөг ч юм уу те. Их гоё яагаад байхгүй нэг талаас те ямар гоё сайхан сэтгэлтэй юм бэ? Ямар гоё уян зөөлөн юм бэ гэл. Гэтэ энэ хүний хамгаалтын чадрыг алдагдуулт юм бас хитэн юм бахаар. Тэгэхээр яах вэ гэхээр бидний өвгдөөц ер нь нэг жоохон ширүүн тэ хүчтэй ирэмгий байсан ш тийм ээ. Тэгэл яг үндэ одоо боддын чиглэлээ шарын шашин ч юм ба тий. Одоо боддын шашны үзэл суртал үнэхээр тийм таархааргүйсэн байгаа байхгүй ингээ харахад бид нар чинь зүгээр л тий дайраа дөрвөл ингээд арслан барс шиг дайрнаа алаад өгнөлөөд хятад өгнгээл сууж байгаа тий. Тэгээ яг ингээд би ойлгохдгүйсэн байхгүй манай хүүхд ийцэн гэл гэгэрсэн гэл гэдэг. Тэг яагаад тийм тогшин ширүүн бид нар тийм болцлогоор байсан болов гэж бодож байгаа юм чи тий. За өглөө нэмэд дээшээ суугаарай. Тэг би ойлгохдгүйсэн байхгүй юу. Сонин тэгэл онгодооч гэсэндээ бууж ирэхээр яг нөгөө нэг зан аашаар ингээл байдаг. Би ч өөрөө боддын чиглэлийнхэн чинь ингээл яагаад юм сонио тийм ширүүн дорин байдаг юм бол тэгээ манай хүүхдээс юу болцлогоо хайрнаар мэддэг байсан болов уу яадаг гэсэн бол хэлтэй эсвэл нөө дайн тулаантай үедээ тийм байт юм бааз гэл ер нь жоохон ойлгохгүй. Тэгэл ерөнхийдөө болцлогоо хайрал ерөөсөө бусдын төлөө мөлөөгөл тиймэрхүү л байсан юм чинь. Тэгсэн чинь ингээ яг яваад ирэхээр хүн өөрийгөө ингээд бас алдаж эхэлдэг юм айл та нэг хамгаалт гэдэг юм чи байхгүй болчихсон юм чинь. Бишээ сохом уу? Хүй хаа суух гэдэг би ийшээ сууж дээшээ сууж. За. Халуун уугаарай за. За. Хамгаалтын сэдвийн тухай ярьж байна оо. Та нар нөгөө Жавзан дам хотгтын мэдэн те? Улааны урсгалын Жавзан дам хотгт. Тэр улааны урсгал ер нь монголчууд бас их дажгүй таарж исэн бол гэж би бодоод байдаг хгүй. Яа тэгэхээр нэг тийм
хит тийм зөөлхөн те хүлцэнгүү дороо тийм биш аахгүй одоо нэг тогшин тийм ээ. Ер нь жоохон тогшин говийн тогшин хутагт гэж ярьдаг ус. Яагаад тогшин гэдэг үг хэрэглэдэг гэсэн чинь тэгэл нэг юм гигантин гэсэн дүрээс арай өөр дүр байгаадсэн шүү дээ. Гигантин гэхээр л те нэг ингээл гэрэл цэцруулаад инээгээл те цаамагаан ингээд хувцтай эсвэл нэг цайвар шаранга хувцтай ч юм уу. Тэгээд хизээч баг ууралдах байх гэсэн тийм дүр байсан байгаа байхгүй. Гэтэл тогшин гэдэг нь болохоор нөгөө эсрэг талын дүр. Тэгээ ер нь боддын тайм бурхтууд байдаг штэ. Тогшин бурхтууд бас байдаг те. Нэг талдаа ингээд гоё одоо дайрын хөөц чи тийм үү. Нэг талтаа бол ингээд тогшин бурхтууд байдаг гэсэн. Тэгээд тэд нар чинь байхгүй болоос болохгүй юм билээ. Одоо бодоод тахад ойлгоод байгаа байхгүй. Тэгжиж нэг хамгаалт гэдэг юм чи үүсгдэг. За яг хөө тэр ямар ч тийм сүрэг гисчим энерги байдаггүй те. Бүх юм ингээд гоё жигд сайхан байдаг. Энэ тэр ухамсарын доройт гэдэг юу ч байхгүй. Тийм хэмжээст бол биднэрт нэг тогшин могшин дөр хэрэггүй л ах л та. Хамаагүй. Гэтэл бидний яг одоо энэ амьдарч байгаа газар бол хар цагаан ингээд холилдсон. Ялангуяа энэ хот дотор те сүрэг гисчим энерги ингээд амгаалсан байдаг учраас зайлшгүй тэр хамгаалт гэдэг нь бүр зайлшгүй байх шаардлага болчихно байхгүй. Ихгүй ингээл бүгдийг ингээл хүлээж авч гэдэг юм уу те хамгаалт хэрэггүй ч гэдэг юм уу. Ингээ явахаар баас нэр үнэхээр болдгүй юм билий. Дэшээ сур. Яг өөрийнхөө биед ингээ мэдэрчээсэн болохоор мэдэрчээсэн юм а та нартай хаваалцах гэдэг аахгүй. За тэгээ юу болсон бэ гэсэн чинь миний хувьд болохоор ингээд олон хүнд ингээд бэлтгэл ингээд заадаг. Олон хүн ингээд янз янзын эрчим минер ингээд орж ирдэг. Гэтэ харьцангуй нөгөө хичээлд орж ирж байгаа бэлтгэл хийдэг хүмүүсийн тэр өөрөөс гарах сүрэг эрчим минер нь харьцангуй бага гэдэг хэвхэв. Ер нь одоо массын дундаж эрчим зарцуулсан харьцангуй бага. Тэрүүгээрээ гайгүй. Яг ингээд ямар ч хамаагүй хүмүүсийн тунд ороод ингээд явах бол бас нэг юмаа алдах ч юм уу. Тэг миний одоо өмнөөс эд зүйлс маань одоо золионд гарч яахгүй юмаа алддаг ч юм уу хаягдаг ч юм уу. Эсвэл би өөр ингээд мөр толгой ингээд чигээд тэгээд бүр унтмаар ч юм шиг бүр ингээд өөрөө бүр ингээд эрчим минерээс харуулах ингээд унах ч юм. Тиймэрхүү тохиолдол байдаг гэсэн. Тэгээ энэсээ би яаж гарах учраа олохгүй. Тэгээ яах вэ? Одоо тэгээ 9 шидэм одоо юу зүүх юм бэ? Би одоо чулуу зүүх юм уу? Одоо юугаар хамгаалтыг хүнийг зүүхэл юм бодоод авахгүй өөр юм бодож чадахгүй байна. Тэгсэн чинь яг зүүсгэл юмнаас гадна надад дутчихсан юм юу гэсэн бэ? Нөгөө нэг ийм ширүүн байх үед ширүүн зөөлөн байх үед зөөлөн тэр тэмцэрийг олох шаардлагатайсан байгаа байхгүй. Хүмүүс бүрдсэн үү? Одоо гайг ах уу? Одоо гайг ах уу? Сонсож хэлчих чад хүн бодооч. Тэгээ одоо жишээ нөгөө хүн хэлмээр те хажуудах хүндээ юм хэлмээр байгаа боловч за яах вэ гэж хүн хэлэхгүй дотроо бодоо явдаг ч юм уу өөрийгөө ингээд дардаг ч юм уу те би л эготой юм гэдэг ч юм уу өөрийгөө ингээд дараал за би л өөрийгөө засах хэрэгтэй гэдэг юм ингээд нэг юм одоо нэг хүлцэнгөө хитрхи бүх юмыг ингээд хүлээн зөвшөөрөлтөө ингээд яваад хахаар ерөөсөө тэр өөрийгөө хайрлах юм байхгүй болоод нэг гэсэндээ би тэр юмнууд ингээд даруулаад гэсэн баг өөрийгөө ингээд барьж өгнө. Ер нь одоо номхон тэмээг нооход амаг хэлчихэл те ингээд нь шүү дээ ингээд нэг чимээгүй ингээд байгаад хаа за энэ угаасаа ууралж энэ угаасаа юм хэлдэг юм чи яц яг ингээд те ер нь гэрийнхэн хүртэл тийм байдаг байхгүй. Одоо гадны хүмүүс гэж би биндээ бас зөвхөн гадны хүмүүс гэж би биндээ муухай бас дэрэнгүй ханддаг юм ба штэ гэрийнхэн гэр бүлийн гишүүд одоо бид нар яадаг дүүн ч юм уу ахын ч юм уу хичин ч юм уу нэг юм ярьдгүү те нэг өөдөөс арцалтаад идэгүү тэгэл байждаг бол за энэ угаас юм хэлдэг юм шиг л хажууд нь дураараа байгаа л те гээсти тэгээсти гэл ингээд хүн чинь нөгөө нэг юм анзаарахгүй хумсаргүй явахаар бүр ингээд гэрийнхэнтэй хүртэл дээрэнгүүцэн гаргаж эхэлдэг юм бэл. Тэгээ тэр болгон сүрэг эрчим чинь өөрөөр ингэж авчих гарч ингээд задлж байгаа байхгүй. Тэгээр ингээд зовоод гисэн бэлээ. Тэгэхээр нөгөө нэг үгүй энэ чи хэлэх ёстой юм а хэлэн тийм ээ. Дандаа л ингээд гинтний дүр хэсгээд явах бас ингээд зохимжгүй байна. Тэгэхээр тэр дотор байгаа бас нэг юм хүчтэй. Одоо бидний энэ нөгөө бахан биет чинь нэг тийм байгаад байгаа шүү дээ тий гений мэдээл байгаад байгаа шүү дээ. Яг юм ингээд хүчтэй, дайчин хүн амт нэг дээрлүүлээд байдаггүй хэлийг гэсэн үгээ хэлцдэг хэлээс гараад тавьдаг. Тэр юм бай дотроос ингэж гаргах ёстой юм бэл сэрэж гаргах гэсэн.
Тэгэхгүй нөгөө нэг бясалгал гэхээр дандаа л ингээл тэ уурсгал ус шиг ингээл байхан бодчихдаг. Тэгэл би ч уурж болохгүй штэ. Би ч стрессч болохгүй штэ. Би ч одоо бясалгал хийдэг хүн чинь тэ ингээл сайхан байж ах хэвээр, тайван байж ах хэвээр ингээ өөрийгөө нэг хайрцанд оруулдаг ч юм уу. Тэгх тусам л одоо нэгсэндээ өөрийгөө ингээд барьж өгөөд идэг ч юм уу, хамгаалтаа ингээд солируулад идэг юм л. Тэгэхээр ерөөсөө хэрвээ тийм зам байгаа тэрийг жоохон баланстай тэмцэртэй байхгүй бол хамгаалт ингээд алдагддаг юм байна. Нэг одоо надад тохиолж ирсэн бол тэрүүгээр л өөрийнхөө хамгаалтыг алдагдуулсан байхгүй. Тэгээ одоо болохоор би ингээд өөрчлөгдөд ер нь бол ингээд уурлах үедээ уурлаад хэлэх гэсэн юм хэлцдэг. Тэг өмнө нь болохоор уур бол муухай гэж бодсон ч гэх юм уу. Уур бол одоо яг юм би одоо муухай харагдсан ч гэж боддог ч юм уу. Ерөнхийдөө нэг юм үзэл бодолтой ингээд төрчлөлтөд идэгсэн. Тэгээд айл болох заа угаасаа артлалт нь тийм л юм болж байгаа юм чинь эндээ чинь уурлаад ах юм яах вэ? Энийг чинь ингээд ах юм яах вэ? Угаасаа цаагаараа ийм л юм болж байгаа юм чи. За явах гэл. Гэхдээ тэгсэн ч гэсэндээ цаагаараа мэдээж хүлэн зөвшөөрөлтөнд байгаа л та. Гэхдээ хүн чинь наана бас тийм одоо нөгөө хэлэх юм, ярих юм, одоо тачигнах юм, уурлах юм ингээд зөв аргаар ингээд байж ах хэрэгтэй юм байна наана. Яг нөгөө зүрхний голоос чин сэтгэлээс уурлаагүй. Гэхдээ энийг чинь өөрийгөө хамгаалах байдлаар зөв зохистойгоор ингээд гаргаж өгөх хэрэгтэй юм лээ. Одоо жишээлбэл араатай амьтд байдаг ш тийм ээ. Амьтд бол мэдээж бид нар бол амьтдыг араатай амьтдыг энэ догшин ууртай гэдэг нэг үзэн ядаал тэрүүгээр нэг юу яагаад гэдэг вэ штэ шүүмжлэл те. Энэ одоо номхон дүлгэн байх хэрэгтэй юм штэ гэл нэг арслан бар дээр очил заагаад байхгүй штэ энэ чинь угаасаа л байгалийн тийм нэг ширүүн догшин байх хэрэгтэй юм чинь байх хэрэгтэй байхгүй юу? Энэ тэнцвэртэй. Тэ. Гэтэл ингээд өөр дээр бид нар ч бас байгалийн хэсэг юм чи өөр дээр бас тэр тэнцвэртэй авч явах хэрэгтэй юм байл л дээ. Тэгэхээр энэ өөрийгөө хамгаалах дээр бас энэ юм болгоныг магадгүй бидний ухамсар ингээд юм аливаа юмс ингээ хүлэн зөвшөөрдөг болцсон байж болно л та. Хүлэн зөвшөөрдөг болцсон байж болно. Цаадахыг ойлгоод угаасаа юм байгаа юм чинь. Энд дэр бол тэмцэх юм юуч байхгүй ингээд ойлгоно. Гэхдээ бас гарах ёстой юм дээр гарах ёстой юм билээ тэрийг. Тэгээд хамгаалт хийхдээ хүртэл тийм ээ. Дандаа л ингээд цагаан энергээр хамгаалт хийгээл дандаа нэг цагаан гэрлэр хамгаалт хийхээс гадна бас тийм тогшин хүчтэй дөрүүдэр одоо хоёрыг дуулах хувцс ч гэх юм уу сэлэн бамбаач гэх юм уу тиймэрхүү мар бас хамгаалт оруулж өгвөл бас зүгээр юм билээ. Тэгээд өчтөр орой би бас ингээд дотоодоос асууж чадахгүй. Би одоо маргааш хамгаалтын тухай ярина. За надад нэмж хэлэх юу вэ гэсэн чинь ерөнхийдөө бол өөрийгөө хамгаалах чинь нэг өсөндөө өөрийгөө хайрлах чинь бас хамгаалахтай орд юм байна. Тэгэхгүй бид нар бас өөрөө өөртөөсөө болоод хүрднүүдээ ингээ гимтээдэг. Одоо мэлмийн хүрд ч юм уу, оройн хүрд ч юм уу тийм ээ. Тэр хүрднүүдээ ингээ гимтээдэг. Өөрийгөө тэр чи хайрлахгүй нь гэсэн үг. За тэгээ яагаад ингээ гимтээдэг гэхээр жишээлбэл муу мухай юм үзэж харах ч юм уу тийм. Одоо кино дээрээс 8 шиг кино ч юм уу сүлийн адлах хэдлэгтэй кино хардаг ч юм уу. Ер нь тэгээ нэг юм харахад л ингээл нэг тийм дотор игүүцэлмөр юм тийм муу мухай юм харахаар бидний одоо бэлгийн мэх нь одоо гимтчихдэг. Одоо нэгсэн тэр чинь бид нар өөртөө хайрлахгүй гэсэн үг байхгүй зүр юу ч хамаагүй үзээл те юу ч хамаагүй сонсоол юу ч хамаагүй өөр төрөй хүлээж аваад нэг юм бүх юмд ингээд дэлгээстэй байж бас болохгүй мэн л та. Тэгэхээр ингээд одоо цэвэр одоо тунгалаг хоосон ухамсараас бусад бүх зүйл ингээд хоол гэж байгаа байхгүй. Жишээл бидний ингээд чихээрээ сонсож байгаа юм чинь шууд ингээд орж ирэх боломжтой. Тэр сүрэг юм байж болно шүү дээ. Бид нар одоо хүнээ тэр хэрүүл уруул ч юм уу, нэг хүнээс гарч байгаа тэр нэг муухай хорсол зандал ч юм уу. Тиймэрхүү юм ингээд сонсоход бас ингээд өөрийгөө ямар ч ингээд шөөлтөргөө, ямар ч юм хамгаалтгүй зүгээр ингээд дэлгэсэн ийм цав шиг тийм ээ. Шууд тиймэрхүү юм өөрсрүүг ингээд юулж оруулаад байвал тэр чи өөрийнхөө бас гэмтээгээд аана. Тэр энэ өөрийгөө хайрлахгүй байгаа байхгүй. Үзэхтэй хүртэл тийм ээ. Үзэж байгаа юмаа хүртэл ингээд тохирон тохирохгүй ч гэдэг юм уу үзэхэргүй юм бол шууд хаачдаг ч юм ингэж бас юу үзэх үү яах вэ гэдэг ходоод руугаа орж байгаа хоолч шигээ бас яг үзэх хэрэгтэй байна л та. Тэгэхгүй ингээд тэр цаана энерги ингэж урсаж орж ирээд идэг ингээ ойлгохгүй харахгүй ч болохоор гэдэг юм уу яадаг юм нэг ингээд харахад нэлгийн хүртээ сэвтэйсэн ч гэдэг юм уу тэгэл амнаасаа ингээд болж бүтггүй гаргадаг ч юм уу ингээд хоолон хүртээ сэвтэйсэн байдаг ч юм уу тэгэл чихээрээ элдв янз юм сонсон уушин тэр болгон ч бас ингээд сүрэг юм байдаг учраас өөртөө бид нар бас ингээд хайхрахгүй юмд ингээд их хайр хандаад өөрийгөө хайрлахгүй байхаараа бас тэр чинь хамгаалтгүй л болчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрсөө бүх юмдаа ингээд хайр хантаах хэрэгтэй байна. Бид нар одоо хамгийн наазах нь идж байгаа хоолндоо тий мууцсан хоол мал бид нар идэхгүй шүү дээ. Мууцсан хоол идвэл би одоо яадгийн доор хажлын өртөнд ходоодны дээр эртэн тогтолцоо муу нөлөөтэй эсвэл одоо эрүүл зөв хоолтыг ойлгох зүн чинь тэгэл гаста ундаач гэдэг юм уу
чихэр шоколад ч гэх юм уу тиймэрхүү юмнаас одоо татгалзаад эхэлсэн шүү дээ. Тэр чинь нэгсэндээ өөрийгөө хайрлцсан гэсэн үг байхгүй. Яг энтэйгээ адилхан тэр сонсож байгаа зүйл, уншиж байгаа зүйл, харж байгаа зүйл тийм ээ амнаас гарч байгаа үг гэдэг ч юм уу тэр болгоноо яг хоол гэж бодоод тэгээ өөрлөгөө юу оруулахгүй гэдгийг бас ингээд цензуртай байх хэрэгтэй байна. Энэ нөгөө өөрийгөө хайрлах чинь бас ингээд хамгаалж байгаа хэрэг юм байна гэж ойлголт өгсөн байхгүй. Тэгэл нэрэ бодсон чинь тийм байна да гэж бодоод л өчтөр шин. Тэгэл заримдаа нөгөө нэг юм нэмэх цэгцгүй ч юм уу бохор орчинд ингээд амьдэрдэг. Ингээл за гаднаас хүн орж ирэхгүй чинь л харав гэжтэй те. За угасаал ингээд сурцсан ч юм уу гэл одоо нэг юм ерөнхийдөө юм хөвлөрсөн ямар ч нэмэх цэгцгүй ч юм уу ер нь нэг цэвэрлэгээ нэг тийм олигтой хийдгүү ч юм уу тиймэрхүү орчинд хүмүүс зандаа ингээд тасцсан байж байгаа байхгүй. Тэр бол бас ингээд шууд сүрэг чинь минийг татчих байгаа байхгүй. Тэр нөгөө амьдарч байгаа орчиндоо. Тэр чи одоо арцгаанг л уугуулад яг үүндээ арцгаангаас илүү тэр цэвэр цэнцэр байдалтай энерги авах хамгийн чухал зүйл юм байж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө бид нар ямар орчинд амьдруулад байна. Тэр чинь бас чухал. Тэр чинь бас өөрийгөө хайрлаж хамгаалж байгаа нэг хэлбэр юм байл. Тэг жишээний өөрийгөө хайрлах чинь ерөөсө хамгаалт юм бол маш том наад захын жишээ хэлбэр шүү дээ гэж ойлгож байгаа байхгүй. Түүнээс ш нөгөө нэг юм би ч одоо хамгаалт гэхээр нөгөө өмсгөл зүсгэл ч юм уу те нөгөө энерги хамгаалт гэж бодоод хаас ш өөр өнцгөр харахгүй ш. Гэтэл олон өнцгөл гэдэг юм л л дээ өөрийгөө хайрлах. Тэгэл юм болгоно ингээл хүлцэнгүү те. За яах вэ гэл юмд өөрийнхөө гал байжвал за би яах вэ гэл те. Тэгээ ингээд харч энэ болгон ч бас нөгөө нэг юм гаднаас нөгөө сүрэг гэрчмийг зүгээр яг намайг яасан ч болно гэл те ингээд нөгөө өөрийнхөө ингээд яагаад авахгүй барьж өгөө тань хэлбэр юм бэл. Тэгэхээр ингээд гадуур алхахтаа хүртэл тийм ээ өөрийнхөө тухай ярихтаа хүртэл сууж ахтаа хүртэл тийм ээ ер нь л ингээд өөрийнхөө одоо яг одоо байгаа нөхцөл байдал тэр ааврагч гэдэг юм уу тийм нэг юм одоо ноён нуруутай хатан нуруутай ч гэдэг юм уу тийм нэг хүчрэх ч гэдэг юм уу тийм хүчрэх байдалтай байлах нь тэр өөрөө бас маш гоё өндөр энерги хамгаалт байт юм бэл. Одоо нөгөө хүмүүс хэлдэг чи одоо нуруу хүн шиг ягаал ингээл гуулцганаал те юм болгонд очиж ингээл тийм хайшин юм би чи ихцэн байгаа ч гэл те хизээ Монгол хүн чинь ингээл бүхтэйгээд ингээл бибинийх ингээл зэмлж байгаа харагддаг штэ. Тэгэхээр ер нь бол би ч өөрөө баг тийм байсан учраас энэ бол намайг ингээд дээрлэх хүлээтэй сүрэг гэрчимд ингээд дээрлэх хүлээдсэн хамгийн гол зүйл нь бас надаас шалтгаалсан би өөрөө ингээл за яах вэ гэлтэй юм бэ тийм дөө гэж мэгэл ингэх тусам л нөгөө сүрэг гэрчим энерги би өөртөө ингээд татаадсан байхгүй. Гэтэл ингээд дотор нэг юм хэлмээр санагдаад энэ хүнд ингээ хэлчихвэл энэ ууралч хол үгээ бодчих болоо гэл үгээ залхидагсан шууд хэлэлтэй. Би ч бас энд ийм хүн байгаад байгаа. Тэгэхээр чи бас энийг бодолцох хэвээр ийм байгаль тустаас хэлцдэг ч юм уу те нэг шударгаар хэлцдэг ч юм уу ингээд ер нь нэг тийм жоохон тийм одоо хүчтэй ч гэдэг юм тийм энергийн бодлогыг өөрөөс ингээд байнгын тийм гаргаж явах зүгээр юм бэл. Тэгхийн бол олон хүний дунд орсон ч гэсэндээ те яснаа нэрэ хар зах дээр очно оршуулгын газар ч хамаагүй. Нөгөө нэг дараад байсан, нөгөө нэг дотор ээгүүрхүүлгээд байсан, нөгөө бие өдөөдсөн тэр юм байхгүй болчихсон. Бүр байхгүй болсон шүү. Минийх бол байхгүй болсон. Бүр ээлт мэдэрч би бүр гайхсан шүү дээ. Ийм л юм байсан юм бэл. Би ч одоо ямар хамгаалт хийхгүй гэл баахан чулуун муулаа хайлгаал. Тэгэл бүр ингээд сүүл рүү бүр ингээд даагтахаа гал толгой мөр зүр ингээд за бариад өгөрөө гэлтэй. Ундах гэдэг шүгээл ингээд нэг юм бүр нэг гулж исэн тий яаж амин хаана байгаа юм гээд бүр ингээд нэг сулд орооч гэх юм. Тийм байгаадсан байхгүй. Тэгэл нөгөө нэг хамгаалтын юм хайгаад л яваад байсан. Тэгсэн чи юу вэ? Чи ингээд өөрөө тийм хүчтэй авраатай байх хэрэгтэй шүү дээ. Ингээд юмаа ингээд зоригтой хэлстэй. Яа гэмтэй чамаа хүмүүс юу гэж бодвол бодно л өстэй чи жоохон зоригтой байх хэрэгтэй шүү дээ. Хэлээ гэсэн юм ингээд хилээч гэлээ. Сүүлийн үед жоохон тачгантай болсон. Тэгсэн чинь ингээд цаанаас юм ичүүч орж ирэл бүр ингээд юу ч хамаагүй тий хийж байсан. Хүн юм өргөчмөр санагдал. Тийм нэг юм юу гарч ирдэг юм шиг дааварч гэдэг юм одоо сэтгэл. Тэр энэ бол маш хүчтэй юм хамгаалтыг үүсгэх юм. Тэгээ одоо би нөгөө нэг өөр өвдөөс ойлгоод аахгүй. Ингээд ийм байхгүй бол үс болохгүй байсан. Ийм байхаас өөр аргагүй байсан ингээд ойлгоод аахгүй. Тэгээ яг хит нөгөө нэг юм одоо нөгөө бодтой хаар яваац ч гэх юм уу те ингээд яхаа нөгөө хөлийн зөвшөөрөлт ойлголт гэд ингээд хаар бас нөгөө нэг талын нөгөө тэнцвэр алдагддаг юм байл л те. Тэгэхээр бас нөгөө
тийм нэг дайчинч гэх юм уу, нэг жоохон өрсөлдөөнч хүмүүсийг би ойлгож эхэлсэн. Надад тийм өрсөлдөх ямар ч юм байдгүй бас яг үнэ хэлэхэд ингээл 10 жилийн хичээл ингээд баг болгоод хуваагаал өрсөлдүүл ингээл те. Тэгээл ингээл тэмцээн уралдаан зохиохоор би бүр ингээд тэмцээн хоорондоо өрсөлдөн гэхээр л бүр ингээл дотор мухардаг. Яах гэж хүн ингэж зоодог байна гэл тэгээ дотроо бодол ямар ядаргаатай юм бэ заавал өрсөлдөх ёстой юм гэл. Тэгэл энэ бол надад их дарамт болдог гэсэн. Би хөлөөн зөвшөөрдөг гэсэн байхгүй нэг. Тэгээд ингээд хамгийн инээдтэй заяо мэтгэлцээ болдог штэ. Одоо ямар хичээл дэрлээ мэтгэлцээ ингээд заадаг штэ. Тооронд ингээд мэтгэлцүүлээд нийгмийн хичээл дээр түүх мөх хичээл дээр ингээд тэнгүүт би ингээд эсрэг багийн талын ингээд баг дэмждэг юм ингээд ярьчин заяа. Уул нь бол эн чинь мэтгэлцээ гэдэг чинь өөрийнхөө байр суурийг хамгаалах тэгээд тэр цуглуусаа одоо баримт нотлохоороо ч гэх юм уу эсрэг багийнхаа ингээд юм няцаах хэвээр тэр нэг юм өсөлтөн байхгүй те ингээд хүчтэй өөрийнхөө байр суурин дээр ингээд хүчтэй зогсох хэвээр тэрийг суралцуулах гэдэг юм байхгүй мэтгэлцээ тэмцээн. Тэгсэн чинь би яг мэтгэлцээний тэмцээнд ороод туут эсрэг багийн талд баг орж юм ярьж байгаа дандаа хожигч. Тэгээд багш замдэл чи одоо ямар сонин өөртөө итгэлгүй ямар сонин бүрг ярьд ингүүл хин ч гэсэн хожигдсон ш тэгэл тэгэл тэмцээнээс болоод яваа гэхэл бас тий ингээл ямар ятрагаад хэцүү юм бэ гэл надад хэцүү санагдчихсан. Тэгээ энэ яг одоо бодох нь үнэхээр суралцах юм байсан байхгүй. Тэгээ тэмцээнээс бол бас надад ингээл алдсан юмнууд бас байгаа ш. Тэгээ өмнөх би одоо ингээл амьдралаа ингээл ухрааж бодоод би хэрвээ тэн дээр жоохон хүчтэй зоригтойсэн бол тэрийг алдахгүй байх байсандаа тэрэн дээр би ингээд тэмцэлтэй байсан бол тэхгүй байх байсандаа би дэндүү суулдаараа дэндүү ингээд ийм одоо юу гэх хитрхээ зөөлөн хитрхээ тийм одоо суулдаараа чих тийм байжтэй гэж бас харж байгаа хгүй. Ерөнхийдөө ийм болсон. Тэгээ та нарт яаж найдлах юм бэ? Би ганцаараа юм байна. Эсрэгээр хатваад. Хамгийн минь хийс тавиад тийм. Бодлоо тийм дүүлэн байдаг юм аяа. Тэгээ нөө зөөлөн бах үедээ зөөлөн, ширүүн бах үедээ ширүүн гэдэг чинь яг тэнцвэрийг олоход чухал юм бэл. Тэгээ тэнцвэр алдагдаад ирэхээр л бид нар тэгэл нэг юмаа л алдчихж байгаа хгүй юм гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө хүчтэй ширүүн байх үедээ яг л тийм байх хэрэгтэй юм л өөрийнхөө байр суурийг хамгаалах үедээ хамгаалдаг. Тэгээ тийм одоо нэг аавар гэх юм уу тийм энерги ингээд ерөнхийдөө ингээд байлгачих хэрэгтэй. Огт байхгүй ч юм. Тэгээ ер нь ингээд зарим ингээд цав цагаан энерги ааврах хүмүүс байдаг хгүй. Тэгээд цав цагаан нь уул нь зөндөө давуу талтай л да. Ингээд эргэн тойронд энергийн донор болдог тийм ээ. Эргэн тойрныхоо сүрэг эрчим энергийг цэвэрлэдэг. Зөндөө гоё юм байна. Гэтэ нэг сул талтай. Тэр нь болохоор амархан сэвтдэг. Амархан сэвтдэг. Тэгэхээр цагаан олон давуу талтай ч гэсэн амархан сэвтдэг учраас дан одоо юм цагаанаар бас тэгж нэг ядгүй. Одоо нэг юм фэйсбүүк дээр нэг үг яваад л шүү дээ. Битгий одоо дан цагаан бэ, битгий дан хар вэ, шаад цаа шиг алга явмаа гэл тий. Тэр чинь үнэн бичсэн л шүү дээ. Тэгэхгүй одоо би ингээл тий би хит зөөлөн байснараа юу юун дээр ингээ алдчихв, юу юун дээр би ингээд жоох ингээ алдаа үүсчихгээл зөндөл юм гарч ирсэн л тээ. Тэгээд буцаад тэрийг ингээд нөхөө тэнцвэртэй байдлыг олсон чинь зөндөө олон давуу тал нь удаарсан. Ядч л би юугтөө болсон. Тэгэл их тажгүй байгаа. За энэ дээр асууж нэмж ярих юм байна уу? Энерги хамгаалцт дээр. Надад жишээ. Би одоо зүгээр нөгөө хэвчээ жимшиг хэрэгцэхгүй жимшиг гэдэг шүү дээ. Нилийн олон жилийн өмнөөс ямар ч тач яриад байгаа. Тэр яг надад нэг жилийн өмнөөс чи нөгөө яг сая чинь хэлсэн шиг чи юм тань юм байна. Ингээд нэг юм очихоор ингээд ер нь хаад маа юм шиг надад байсан. Одоо надад юм чижсэн гэхээр бодлоор хамгаалах үс гэсэн. Тэр бас юу ч нэгтэрч чадахгүй. Би бүр их гайхаад ямар юм зүгээр надад юу ч нэгтэхгүй гэж бодчихоор л өөрийн дараа сүрэн юмшгүй байгаа шүү дээ. Бодит юм хайгаад байна шүү дээ. Тэгээд нэг хаталтын янз бүрийн зүйлч юм яг тийм юм байсан. Тэгээд одоо нэг юм жил жараа хөхгүй юм ер нь хэдэн сар үүслээ. Тэрийг яг нэг яриад байгаа
эрчим юу ч харахгүй гэдэг. Яг бодлыг илэрхийлээд байгаа учраас тийм эрчим юм шиг. Яг надад байгаа мэдрэмжээр юм би ингээд нөгөө яг тэр сүнснээс эрэлтэн юм эсвэл надад байсан тэр хөгжлийн юм ямар ч тач би нэг хүн барьдаг гэсэн хэвгүй. Ингээ ирж байгаа хүмүүсийг харахаар яг тэгэхээр яг тэр нөгөө аргаагүй мэдрэмжээс булчингийн зангирлын хандлага тэр юм шиг байдлын суудын зээлгцэн тэр юм хан биеийн дээр нэг ядарчдаг шүү дээ. Тийм мэдрэмж үлдсэн байдаг байхгүй юу? Өстөр голоор суугаарай. Энэ урдаар сууч. Тах. Игнэ олгоо суугаарай. Дэшээ сууя. Дэшээ суу. Ишээ суу зай штэ. Дэшээ. За. За яриа та үргэлжлүүлээ. Яг гол юм ярьсан юм уу? Яг энэ мэдхгүй байна бас. За ямтай ч яг мэдрэх гэдэг зүйл чинь. Яг нь тэр нөгөө би одоо тэр юу гэж юм яаж яг хэлж мэдэхгүй байна. Тэр хин ирээд байгаа юм. Айгу атас би одоо тийм юм ерөн баг яаж мэ айгу дургуй гэх юм. Ааха. Тэр хүний хиддэг үеийнх нь юу сүнсэн юм уу бүхэн юм уу чөтгөр юм уу би яаж ингээд янз янз хийж өгөх юм уу тийм амжилт юм тэрийг залруулж чадахгүй гэж тэр зүгээр баг ихтэй гэж надад хан юм шиг ялахгүй байгаа учраас яг цогт байдаг шүү дээ. Тэгээд бэлсгал гэдэг ч гэсэн миний төвчд юм гэж суугаар надад бүр юусэн юм нэг юм таалахгүй гэж арай мохоо гэж хэлж байна. Гэтэ нэг юм юу ах байгаа. Төлөхгүй ч юм уу. А зүгээр түүнээс миний ойлгож байгаа зүгээр тэр хийж байгаа юм дээр бүлийн хүнзээ төлрөөд хийчихвэл бараг таалж юм шиг нэмэлцэтэй байх юм болсон юм. Зөв. Ер нь тэгээд айдас гэдэг зүйл бас бид нар өөрсдийнхөө энергийг одоо хамгаалтын энергийг шууд яадаг зүйл хэлээ. Сэтэлж гардаг зүйл юм билээ. Айчхаараа ингээд автоматар нөгөө энерги чи хамгаалт ингээд цөмрөөд ороод ирсэн. Юмнаас айчхаар. Зөв зүгээр байсан биш бид нар өөрсдөө тэр хамгаалтаа нураад. Айдас. Тэр айхгүй байна гэдг нь хамгаалт маш сайн байгаагийн бас нэг илрэл юм билээ. Тэ. Тэгээд бид нарт ер нь бол хүнийг ингээл гаднаас нь бас ингээл хаардаг штэ. За энэ их ирч хүчтэй, өөртөө ихтэй тийм ээ. Хүчрхэг одны гоё юм сүрдмээр ч юм уу тийм байна даа гэл. Зарим хүмүүсийн харахаар энэ одоо будааны хүчиг одоо ямар сайнгүй. Давхийч одоо яаж одоо ямар сайн юм бэл харагдаж. Тэр өөр хүртэл бас байт юм ээ. Яг нөгөө алхаа гიშгээ суудал тэр байгаа байдал хүртэл өөрчлөгдсөн юм байна штэ. Нөгөө өөртөө ихтэй энерги өндөр хамгаалт бат бүх байхаар тэр гаднаасаа хүртэл өөр харагдана. Гэтэл нөгөө нэг айцтай тий итгэлгүй ч юм уу тэгэл ёстой нөгөө нэг цав гэдэг шиг тий өөр юм тийм байхаар ингээд нэг хаарц тэгэл алхаа гიშгээс суудал юу гэдэг тэр нь бас харагддаг юм билээ. Тэгэхээр энэ олон бас нэг өөрчлөгдөнө гэсэн үг байхгүй гаднаасаа ч гэсэн тий өөрчлөгдөнө. Ер нь бол тийм л. Тэгээ нөгөө юм ширүүн даруй юмыг бас юм таашаад гэсэн байхгүй миний хувьд бас нөгөө нэг ямар сони одоо энэ дэр одоо юмдаа ойролцож гашгачаад идэх юм зүгээр л юм биш тэгэл ерөөсөө тийм реакцгүй тэгэл нэг жоохон ширүүн даруй ч юм уу тийм юм энергийг ингээд баг ингээд нөгөө ямар ядаргаатай юм чи тийм үү сони юм чи тийм хүлээж авдаг. Тэг яг тэрийг үнэхээр зөв ашиглаж чадвал бас хэрэгтэй зүйл байд юм байна гэд хүлэн зөвшөөрөөд ойлгоод тэг байж байгаа. Тэгээ бас яг тэр байдал нь бас тухайн үеэс хамгаалт байт юм байна да. Зарим хүмүүс бас тийм хамгаалттай учраас тиймэрхүү байт юм байна да гэдээ бас ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ л нэг юм ингээл хүлцэнгөө хүлэн зөвшөөрөлтэй байгаад байл бас хэцүү те. Энэ хэмжээс тохирохгүй гэсэн үг байхгүй юу.
Тийм учраас нөгөө бидний үгдээд чи ер нь нэг тийм байж байгаа байдал нь те эрэгтэй ээж тэр эмэгтэй ээж тэр нэг юм сүрдмээр те нэг жоох айц төрүүлнэ. Бусад орнуудад одоо баруун Европын улсуудад бол монголчууд гэхээр бараг сүнсэн зайлдаг гэсэн шүү дээ. Бүр нэг юм уурж тасцсан те. Бүр нэг нүүгэлцэн харамл бараг дотор санаад ордог л те нэг уурж тасцсан. Тэгэл яавал яач гэсэн шиг те бурхан минь зөв барааг нь хараад бараг зогтоо. Тэр чинь бас тийм хүчтэй энергиг ингэж гаргаж ирсэн тултал тийм байсан байхгүй. Тэгээ одоо тийч дайн байлдаанд явах нь цаашаа. Гэхдээ бид нар бас нөгөө нэг арга тал дээрээ дайн байлдаанд явахгүй ч байгаа юмнээсээ бэлэг тал дээр бол дайн байгаа байхгүй юу. Одоо энэ хэмжээстэр бол бэлэг тал дээр бол угаасаа нөгөө сүрэг эрчимүүд дайрна. Бидний эрчим энергийг булаах гэж оролдоно. Тэрийг бид нар мэдэхгүй тийм ээ. Бидний хамгаалтыг сэтлэх гэж үзнэ. Өөр одоо бүр цааш нь хул ингээд тэр бэлэг талтаа буюу сүнсний ертөнцийн дэлхийд ойрох их олон дайн болдог. Тэгэхээр яах юм бид нар за яг нь бие махбодны хүч одоо дайн тулаан одоо хийхгүй хэрэггүй болоо гэхэд дотоод сүнсэнд чинь хүч одоорт хэрэгтэй байгаа байхгүй. Дотоод сүнсний хүч. Одоо ингээл засал тэг сүнсний ингээл засалд орж байгаа хүмүүс ингээл дандаа нэг завсрын сүнснүүд ингээд дээрлэх хүлцэж байгаа байхгүй. Мөрөн дээр нь гараа суудсан ч гэж тий. Хардаг багш. Би харахгүй л тий. Зүгээр яхаа нөх хичээн хаа юм ингээл сонсож байгаа байхгүй. Тэгэхэд нэг тийм сүнс чаны ингээ мөрөн дээр гараа сууч. Тийш тайм дээрлэхлээд тахтайхт мөрөн дээр гараа суулгацсан ч. Тэр чинь яаж юм гэхээр ерөөсө тэрийг ойлгохгүй байна, мэдрэхгүй байна. Тэгээ мөрөн дээр нь гарч сууж яана гэдэг чинь тэгж дотоод сүнс нь тэгж дээрлэх хүлчиж байгаа байхгүй. Гэтэл дотор сүнс чинь өөртөө ингээд хамгаалтын зэвсэгтэй байдаг байхгүй болно. Бид нэг олон сүнс байгаа штэ. Тэр болгон чи ингээд тодорхой хэмжээний хамгаалттай ийм байдаг. Гэтэл зүгээр ингээд хүчээж олж олигтой олж амжаагүй завсрын сүнс ингээд мөрөн дээр нь гараа сууч чинь. Тэгэхээр бидний дотоод сүнс бас их сул байгаа байхгүй. Сул. Тэр мэрэг чи ингээд гөвөл үчид цаашаа гараа гэл уулын тийх ёстой байхгүй бидний дотоод сүнс. Гэтэл ингээд сүнсээ хүртэл тийм дорой болгоцсон юм ааш. Тэгэхээр чи одоо ингээд тэгдэж бид нар одоо ингээд тэмцэж чаддгүй арт юм мөхдөг гэл те. Яг цагаат болохоор ингээд бүгд л ингээм зориггүй болсон маас яг үнийг хэлэхэд тийм зориггүй нэг ингээл за ингээл чи балардаг болоо тэгчүүл тэгдэг болоо гэл хоолоо одоо зүрхэн үртний блоктой тэгэл юм яриач үзэл бодлоо илэрхийлэх гингүүд бүгдээр ингээл утасны цаанаас л бичээд идэг гэж яг ингээл нүүрлэх ингээл чимэг болчдөг те эн чин бидний сүнс бас ямар их юм хөлцөнгөө босныг бас харуулж байгаа юм байхгүй. Тэгэхээр чин тэр зүгээр нэг завсрын сүнс мөрөн дээр нь гараа суудсан. Тэр бүр байж боломгүй зүйл байхгүй уулна. Гэтэл ингээл шууд ингээл ямар ч хамгаалтгүй ингээл ороод вирус орсон ч ашиг мөрөн дээр нь зүгдсэн ч ашигтэй. Тэгснэ нэг биш 2 3-аар давхарлаад тэгээд бид нар одоо хитэн сүнсийг тийчээж яваад байгаа. Тэгэн чин одоо ихэд сүүлийн сүүдрэх харах. Энэ одоо сүнсэндээ хар сөөдрөө шүүн унтж байгаа юм дууч ингээд очиж. Яг ингээд очиж ирчихээ юу дуу. Юу юм. Тэр сүнсэндээ Тэ наа чи хий битлэхгүй хий битэл мэдрээд тахгүй сүнсээ мэдрэл бид нар чинь тэгээд нэг тийм дотоод мэдрэмжний хүүт таасан ч юм уу би арзаалгасан мэдрэмж төрүүлж олно энэ тэнд нэг хөөрхөн чимээнүүд гаргадаг штэ би хаад хүрэх энэ тэнд чимээ гаргах одоо нэг сүйтгэсэн те юм зэрэглээ шиг дүрсээр үзэгдэг ч гэх юм энэ олгон ч нэг завсрын сүнснүүдийг чинь илэрхийлж штэ тэрийг л одоо мэдрээд тахгүй юу тий айхгүй нэгдэг чинь айгаад ирэхээр л өөрөөсөө бид нар хин айжийн шууд олцомд нь орно. Яг бол айгаад байгаа юм чи энийг бол дээрлэхэд амархан юм байна. Гэл одоо нөгөө ер нь бол хүний зан чанар ч гэсэн муухай зан чанар ч гэсэн тийм шүү өөрөөсөө сул дорой хүн байл дээрлэгч гэлээ тэгтээ ялгаа авахгүй ш нөгөө гарууд бол ялгаа авахгүй айгаал ингээл дэв тап хийгээл шууд өгөөш болчих чам халцсан. Би саяхан нэг юм туршлага хийсэн шүү. Юу сүүлийн үед ингээд андаа гэртээ байгаа өөрийгөө ажиглах байгаа хгүй юу тэгээд зориг морил тавьсан. Юу ч юм.
Тэгэл ингээл нэг ингээд яасан чинь нам уушаад байсан. Бүх юм утгаас надад яах гэж амьдраад байгаа ч. Тэгээ за хариулт надахгүй ангууд мэдээжсэн. Тэгэл таны нөгөө сүүлийн ярилцлагыг үзэл тэгээ дотоод юугаар мэдрэх гэдэг слайдыг хийгээл. Гэсэн чил нөгөө сүүлийн юун дээр ярьсан нөгөө бичлэгэн дээр татсан шүү дээ. Зөрөгтэй байгаа ч лайл яргэлтэй. Тэгэл тэгээд шүү дээ. Тэгэл өргөжлүүлээд нөгөө дотоод сүнсээ мэдрэх гэсэн чинь бид нар бичлэгээ хийгээл хөлөөс халуун орно гэж шат. Оо халаад байна шүү дээ. Тэгэл шууд босч ирээл ингээл амар их хүчтэй зөрөгтэй ч юм шиг болсон. Тэгээд бас таны яриаг сайн сонсоод зөрөгтэй байгаад гэсэн чинь надад ингээд хэлж авсан уйлмар санагдаж байгаа. Тэгэхээр ингээд яг л ийм хитрхи ингээд сайн байх га, цагаахан байх га аяг хичээсэн юм гэдэг. Тэгээ нөгөө нэг дотроос хариулт олно гэдгийг мэдчихсэн ч гэсэн гаднаас ингээд бухад хариултаа хайж ингээд бийжсэн юм байна гэж мэдсэн. Тэгээ энэ хүндээ. Тэгээ баярлалаа агшаа. Баярлалаа. Тэгээд би нэг одоо нэг хамгаалалттай холбоотой нэг юм хэлээ. Би нэг жорлонгийн айцтайс ахгүй юу? Хаа нэг гаач ингэ жорлонд орох юм бол юу нэггүй санагдаад би шууд айчдаг. Тэгээд шууд ингээл хүн орж гарч байгаа юм шиг болоо хийж яах. Тэгвэл шууд айгаа шууд өвдчихдэг гэсэн. Тэгээ яасан чинь нэг түүтлээ надаа юм хамгаалалт сайн шүртэй хамгаалалт хийж өгөөд одоо бид нэрийг одоо 12 хэдэн жил зүүж байна. Энийг зүүж өгснөөс хойш би найхав. Тэгээ гайгүй зорлон бодлонгоос нь яах. Тэгээ шууд ингээд мэдрээл тэгээд шууд надад нэг шууд ингээд бараг ингээд хаалга малгад ураад ингээд мэдэрсэн гэсэн. Тэгэл аагаа шууд өвдөөл ихчтэй. Тэгээ гайгүй болсон. Тэгээ энэ бас одоо бурхны шишний одоо цагаан шүхэрт бидний бас хамгаалт бас нөлөөлдөг шиг болов. Сэтгэлгүйгээр би одоо сайн хамгаалж ингэ бодсон. Тийм хамгаалалттай байдаг тийм тий. Зөв. За дуу сайхан болж байгаа юм байна. Тэгээ яг юу юм бэ л дээ. Ер нь ингээд улс орон болгоны онцлог гэж юм байдаг ш тийм ээ. Одоо яагаад би бас гайхдаг байсан л та. Тэгэл одоо хүүхдүүхээ судлаад ингээд яхаар тэгвэл манай монголчууд яагаад тэгэл юм цагаан магаа хувцс өмсөж явдаг байсан бол тий. Яагаад ингээд нэг суугаад ингэж бяцлахдгүй энэтэй төвдийнх нь ийм байсан бол гэл гайхаад ингэсэн чинь нөгөө нэг юм үндэстэн болгон чи өөр ингэсэн нэг юм сүнсний үүрэгтэй юм байл л тий. Одоо сүнслэг чанар нэг юм одоо нэг тал нь хамгаалтынх байхад нэг тал нь дэлгэрүүлэгч ч юм уу тий. Нэг тал нь одоо оюун ухааных байхад нэг тал нь одоо урлагийг түгээгч ч гэдэг юм уу тийм. Гэтэл нөгөө хөх толботнуудын онцлог нь өөрөө тийм их дайчин хамгаалтын тэгээ одоо өндөр оюун ухаантай ч гэдэг юм уу. Тийм онцлогтой байсан учраас цагаан хувцас угаасаа зөхгүй байсан юм бэл. Тэгээ өөртөөх нь нөгөө онцлог нь угаасаа нөгөө нэг юм хөх толбын онцлогч тийм байсан. Сүнсний нөгөө төрөл авсан зорилго нь ч тийм байсан. Тэгээд нөгөө ген ааш тий Монгол хүний бүтээсэн ген нь ч зориултын бүр ингээд бүтээгдсэн ген байсан учраас яг л дөрөв онцлогоор л явж исэн билээ. Энийг чинь би бас ойлгохгүй ямар сони ийм байж болоогүй бах та, тийм байж болоогүй бах та яагаад ийм байсан болов гэж бас бодсон шүү дээ. Тэгтэл тэднийх нь тэгээ яагаад юм баа. Тэгээ одоо яахад ингэ холтой тань гэдэг ч юм уу тий. Яг альнийхэн зүг ямар ах хэвээр ингээд хүн чинь ихэн бодно шүү дээ. Энэ яг ингээд аль нь яг үнэн зөв яриад байгаа гэдэг шиг юм тиймэрхүү толгойр үүсэн их болдог. Тэгсэн чинь за угаасаа сүнснийхэн төрсөн зорилго нь тодорхой байсан юм байна. Бид нар ч одоо ингээд би одоо яах гэж төрсөн бол гэл тий одоо ингээд учраа болохгүй яваад идэв штэ. Тэгсэн чинь угаасаа таны энэ тэгээ Монгол хүн болж төрсөн чинь угаасаа зорилготой юм билээ. Тэр нь угаасаа Монгол хүн болж төрн хөх толтой төрн гэдэг чинь тэр нь зорилго байсан байхгүй. Зорилго гэдэг нь сүнсний нэг ажил агаад байхгүй. Ерөөсөө түүчилэг, сэрээх, хүчтэй байх, зоригтой байх тийм ээ хамгаалт болох гэсэн тэр язгуур нь л тийм юм билээ. Тэгэд энээсээ бол бид нар угаасаа нэгэн л одоо сүнс ингээд хөх толбыг төрсөн л хазааж одоо хазаан байлна гэсэн байхгүй угаасаа тэр дотор нь шингээстэй л гэдэг. Тэгэхээр энэ нь бол одоо хүн болгонд байгаа л нэг тийм юм байна гэсэн үг байхгүй. Онцлог одоо ажил үүрэг гэх юм уу. Тэгээ мэдээж бидний сүнс мэдчихсэн зарим нь бол зөвшөөрсөн тийм юм билээ. Тэгэхээр энэ онцлогоор л юм байсан дээр юм болов
Одоо бид нар чинь зарим орнуудад очихоор дандаа нэг хүүтэн хоол хүнстэй гэл байт юм билээ шүү дээ. Тэгэл монгол хүн жишээлбэл дандаа ингээл хүүтэн хоол хүнсэдэл тэ хүүтэн дандаа шүл угаал мөстөөгөө мэдээд хүүтэн муудал одоо бид нар бие юу олч таарах бас хэцүү шүү дээ. Гэтэл ингээл уур амьсгал нь хүртэл бид нар зарим хүмүүс чинь ингээл утга орноос сэлгээл ингээл халуун орон моронд ч юм уу очихоор ингээл даралт маралт нэгсдэг ч юм уу тий хоолунд нь таарахгүй гэд содоод нь хямраал би хаана хачин болоод ингэдэж штэ. Эн чи яаж ин гэдэг чи угаасаа л нөгөө нэг юм зориултын юм зориултыг хараад л зүгээр юм билээ. Ингээл хольцоо янз бүр болгоод таахгүй тийм ээ. Одоо бид нар жишээлбэл одоо яа гэх юм ногооны ингээд миксерээр мах миксерт гэдэг бас хэцүү штэ. Тэр чи одоо даахгүй хугардаг ч юм уу тий. Тэгэхээр ерөөсөө юм болгоно цаанаасаа зохион байгуулалт сайтай байсан байна. Зориулт нь тодорхой байсан байна. Энүүгээрээ л угаасаа дэлхийн түүхийг судлахаар энүүгээрээ ч явсан юм бэлээ. Одоо л бид нар ингээд мартаад алийн даах уу юу болоо таа тий би чи одоо яах гэж төрсөн болмол гэдэг дагуулсан ш. Дээр үед бол энийгээ мэддэг цаг үед бол хизээч тийм асуудаг байсан. Би одоо яах гэж төрсөн. Би одоо аль шашин руу явах юм тий бясалгал хийх юм уу юу хийх ингээд тийч хайж явдггүй. Бүх юм одоо тодорхой арга тал нь ч тодорхой, бэлэг тал нь ч тодорхой, яах гэж төрсөн ч тодорхой, яах гэж амьдраад байгаа нь ч тодорхойсэн аахгүй. Одоо тэгсэн чи үдгээ. Тэгсэн чи ер нь тодорхой байх хэрэгтэй. Яг энийг чинь зориудаар нөгөө нэг яасан шүү дээ. Тодорхой бус болгосон шүү дээ, тийм ээ. Бидрийг нөгөө нэг хамаг нөгөө үндэс соёлоосон тий. Ингээд холдуулсан, тэнгэрээс нь холдуулсан. Тэгээ сүүл рүүгээ яах гэж амьдраад байгаа учраас болохгүй болцсон байж дээ тий. Язгуураас холцсон аахгүй. Тэгээ яах вэ? Зориултын юм гэдэг чинь тийм л юм байт юм лээ. Тэрийг бол би бас хүлэн зөвшөөрсөн. Анхандаа учрыг мэдэхгүй байгаа юм чи хүлэн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд би одоо тэг яах юм одоо монгол хүн болж төрсөн гэж заавал тийм байх хэрэгтэй юм уу? Яагаад надад энийг тулгаад байгаа юм гэдэг ч юм уу те? Яагаад надаас энийг шаарддаг юм чи? Би өөрөөр л баймаар нь штэ гэдэг ч юм уу. Тэр ерөөс ойлгохгүй хүлэн зөвшөөрдөг ч байсан. Тэгээ сүүл рүүгээ ингээд судлаад гэхдээ энэ яг дотоод сүнс ус хэлээд өгд юм биш шүү дээ. Яг тархиар л бодоо яваад аахгүй би гэдэг энэ хүн байна гэд. Тэгсэн чинь ингээд дотоод сүнстэйгээ улам нэгдэх тусам дотоод сүнстэйгээ илүү ойрхон харилцаа холбоо тий контакт сайжрах тусам дотоод сүнсээ илүү таньж мэдэж ойлгох тусам тэгчж ухаарж байгаа юм чинь. Тэгэхгүй гаднаас хэлээд угаасаа нэг зөрөөж юм чинь тий өөрөөсөө би дотроосоо мэдчихэж төлөөн жишээ түнсэж гаднаас яаж хэлээд би наадах хүлээж авахгүй гэдэг тийм байсан байхгүй. Тэгэхэд үнэхээр ингээд дотроос мэдэртэй дотоос мэддэг ойртох тусам миний чи өмнөх нь учир утга нь тайлагдаад ийм шүү дээ гэдгэлэхэд нэрээ тийм үний юм байна үний юм гэж зарим хүлэн зөвшөөрч авах ер нь тийм л. Тэгээд тэгсэн чинь бүр ингээд тархиндх бодол цэгцрээд төөрөөд ингээ яваад гэсэн чинь төөрхөө болоод элдв янзын ухаа тайгаа яваад тэрийгээ болоод одоо нөгөө бүх юм тодорхой гэдэг шиг тий элдв янзын асуугаал бодоол идэвсэн бол одоо нэг асуух ч юм гарч ирэхгүй элдв янзын бодоод ч юм гарч ирэхгүй гэсэн тийм шүү дээ гэл тий. Тэгэхээр их амар болчт юм юм чи. Нөгөө энэ тарих цэгцэр чинь бодол цэгцэр чинь гэсэн үг байхгүй юу. Ерөнхийдөө энэ тарих бодлоо цэгцлэн гэдэг чинь бас их чухал юм билээ шүү дээ. Тэгэхгүй ингээд зөндөө олон мэдээлэл авах тусам одоо бүр ингээд төөрж өгд юм л одоо юу бол хин хутлаа ярьдаг хин тий яагаад ингээд тэгэл нэг юм сэтгэл татгахаараа л тэрлөгөө орж туушраал нэг юм ингээд савлгаад байдаг. Тэгэл сүүлийн тэр хэдэн жил бол тархин дэх тэр бодлоо цэцэлжил бүрэн цэцлэхийн тулд л явсан байхгүй одоо бодоод байгаа. Тэг өчтөр бид нар тархиныхаа тэр эгоны талаар яриад өчтөр эмслэлтэр тэгээд тархин дэх бодол маань ингэ цэцэрчүү тархин дэх бодол цэцэрнэ гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Тэгэл дотроос асуувал бясалгал хийж байгаа байхгүй. Тэгээ надад одоо юм цэцгүй бодол юу вэ? Өөр ингэ те одоо энэ тархинд тэр гацаа төвчээ юу вэ? Буруу үзэл бодол, буруу итгэл үнэмшил юу байна гэдээ дотоодос асуугаад бясалгал хийсэн чинь ганц хоёр юм гарч ирсэн. Тэгээд дахиад өөрийгөө ирээд олоогүй. Тэгээ ерөнхийдөө бол нэлээд ингээд бас утга учраа олоо жоохон ингээд цэцрээд энэ ганц хоёр бас буруу итгэл үнэмшил байсан ингээд илэрч гарч ирсэн. Тэгээд би энэ дээр дахиад жоохон хуцтай хандах хэрэгтэй. Энэ дээр би жоохон буруу алдаж яриад байгаа юм байна шүү. За тэгээ өөр юу вэ гэдэг ингээд хаасан чи бусдууд ингээд гоё ингээд байранд орцсон харагдаж байгаа шүү гэсэн. Тэгээд за гэл. Тэгээ ер нь бид нар нөгөө хитэх мэдээл гаднаас авах тусам даяаршил одоо нэг гадны ингээд тарих угаалтанд хит автах тусам цэгцэхгүй ингээд болт юм бэл. Тэгээ сүүл рүү бүр утга учраа алдаад ингээд яхаа мэдхгүй төрчт юм бэлээ штэ. Тэгээд иймэрхүү болсон. Тэгээ сүнслэг мэдээллүүд бас маш их бас тарих угаад юм бэл. Одоо нөгөө ялангуяа одоо барууных нь тий
надад яг ихч нөгөө хэлжсэн л та. Нөгөө өмнөх 100 билүү. Өвөө тэгжилсэн ингээд онготойх ингэж хэлсэн гэл тухайн үед нэрээ тим юм да гэж бодож ирсэн. Гэтэ өчтөр бол би бүр яг ухамсараас ойлгосон тэр хэлжсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр энэ даалж ертөнцийн байдал, энэ сүнслэг талын байдлыг бусад орныхон Монголоос суралцдаг гэсэн. Ерөөсөө. Яад бол нэг хамгийн их өндөр түвшинд нь холбогдоод хамгийн их задаргаа сайтай, туршлага сайтай, холбоо сайтай нь ерөөсөн хөвгт толботнууд байсан. Бусад хүмүүс хөвгт толботнуудаас л энийг сурч ойлгож мэддэг байсан. Тэгсэн чинь одоо ингэ эсэргээрээ эргэцэн бид нар монголчууд дандаа гадны улсуудаас ингэ суралцдаг болчих. Одоо нөгөө Индиктүүд, Америк, баруун Европ. Тэгээд би тэр юуг бас их судалдаг байсан байхгүй. Одоо нөгөө англи хэл дээрх мэдээлэлүүдийг нөгөө Америк тийм ээ. Тийм барууны орнуудаас их судалдаг байсан. Тэгээд зарим их гоё таардаг байсан. Тэгээд олон талаас нь судалж байгаа л да буддих тэгээд орнод өрөндийнх гэж судалж ирсэн. Тэгсэн чинь нөгөө нэг барууны нүүднийхаа судалж ирсэн ганц хоёр миний нөгөө нэг юу угаацсан байхгүй. Тэгээд өчтөр тэр ханг татаж гаргаж байхгүй. Энэ мэдээлэл ингээд намайг төрөгдүүлсэн явчихсан шүү дээ гэсэн чинь гаднаас авсан мэдээлэл нөгөө орчуулгын мэдээлэл гэсэн байна. Тэгсэн чинь тэгээд би за яг л тэр хилээд хэлсэн яг ингэж л илэрдэг юм байна гэж ойлгоод тэгсэн чинь одоо монголчууд яг ингээд унтаж байгаа бартаа зөрлөж байна. Унтаж байгаа бар тийм нөө сэрэг. Тэгсэн чинь нөгөө бурхангуй газар бомб газар гэхчээр яг нөгөө зааж өгдөг түгээдэг үндэснүүд нь ингээд унтцсан учраас бусд нь одоо ингээд шууд манайх мундаг, манайх супер те манайх юм юу гэл ингээд нөгөө нэг бүх юмар ингээд эзэрхийлэл ирж байгаа байхгүй. Нөгөө юу одоо унтж байгаа бар гэж те бар нь ингээд гол юм ингээд унтцсан чинь бусдад ингээд бич тийм ич ингээд гараад ирсэн. Тэр яг ингээд дотоодс орж ирсэн ухамсараас яг тийм биш те яг ихчээг надад яг энийг хэлчихсэн ш нэрээ яг тийм биш гэлтэй дотоодоос хэлж өгөөр л заац гэл шүлэн жишэрж байгаа байхгүй тархиараа бол тэгэл бас жоох эсэргүүцэлтэй авч тэр бол яг үнэн яг дотоодоос ийм шүү дээ гэл яг ухамсарлуу ингээл орж ирэхэл ухамсараар л ингээл барьж авч юм чи нэрээ яг тийм байна тийм хүн бас өчтөр юм байна тэр Монгол хүмүүс чинь хинцвэртэй яг байгалийн хуулиар амьдарч чаддаг гэсэн. Тэгээд би нөгөө таны хөгсмөсөө сэрэг гэдэг хэлсэн. Байхаа гэсэн чинь урд нь болохоор ингээд хитрхи бяцлах яг ингээд нөгөө өөрхөн нөгөө яг ихтэй явах сэтгэл санаа авчихсан. Яг тийм хүн хийцэн гэдэг. Надад мэдэрсэн. Эсвэл дотоод яваад байгаа юм. Тэгээд хөгсөж чинь өөр амар тийм хүчтэй биштэй гэдэг нэлийн хүчтэй тийм бүх юм яа бүх юм гэдэг хүчтэй тэгэл угаасаа яг энэ дотоод сүнсээ илүү сэрэж тэр чинь одоо илүү холбогдсон шүү дээ бид нарт ингээд заан чиглүүлэн ойлгоно тэгээ илүү контактлаад ойлголцоод холболт үүсгээд илүү тэрийг сонсоод илүү сэрэх тусам хүн ерөөсөө энийг хэлээд исэн биз дээ энэ чинь л зөв зам байсан биз дээ энд би одоо ингээд тэнхтэй явж исэн юм биш дээ энэ нь ерөөсөө юм гэн бүх нөгөө гол юм ойлгож авдаг парч авдаг тэр бүх мэдээлэл чинь дотор сүнсэн байсан баг дотоод хөгсөнсөн байсан баг тэгээ бидний дотоод сүнс угаасаа хөхөмтэй зэнхэр хөхөмтэй тийм л тэгээд тэрүүгээр нэрлэлт юм билээ шүү дээ тийм үгтэй учраас би зүгээр яагаад зүгээр бэлэгдэл утгаар нь л нөгөө те хөхөмтэй хөгсөнс гэж нэрлээд байгаа болов гэсэн чинь яг ингээд бяцлахчихсан чи хөхөнгөө бол өө чи угаасаа өөрөө хөгцөн хөнгөтэй голлох хөнгөн тэгэл яагаад хөхт толботой те яагаад тэнгэр хөхөнгөтэй гэсэн чи юусоо л ингээд орчлоо ертөнц тэр одоо бидний ирээд хайгаад ойлгох гэдэг бүх юм уус тэнд байсан байхгүй тэр хөгсөнсөнд байсан тэгэхээр хэдүүлээ дотоод хөгсөнсөө сайн сэрээгээл тэрнтэйгээ сайн найзлал тий улам тэрнтэйгээ ойртол улам тэр доторх юм ингээд сэрээгээл байх тусам бүх эргэлзээ тэнгүүд ч одоо ингээд гарна яг ингээд гол шугамаа олон яг юу зориод байсан тий бүх одоо юм тодорхой болж ирт юм бэл ингээд эргүүлүүлээдсэн бүхнээс нь гараалаа энэ чинь байсан биш тэгэл тий ийм байсан биш тий тэрэг яриад гэсэн биш тэгэл тий ерөөсөө ингээд бүх юмны очир цангаа тайлбарладаг юм байхгүй
хөх таг унтаа гэж байх юм. Одоо чинь яг ч ийм ингээ өрөөнд ирсэн амчс ирчээд гэдэг хэлсэн дохиогийн урд нэг сайн хүлээж авахгүй мөхтүүлээ байгаа. Одоо сэрж эхэлчихлээ гэсэн үг байхгүй юу? Эхэлчихлээ. Тэгэл удах тусам дотоод сүнсийг харц бяцлалаа хийгээл дотоодоо ухах бяцлалаа хийгээл удах тусам нөгөө чи ингээл улам ингээл сэрэл дэлгэрэл те гүнзгэр рүү ороод тэгэл явт юм бэл. Хүмүүсэр оноо яхаа таа байна. Яхаа таа зүйлчтэй. Одоо бид нар би жишээлбэл одоо бол ингээ оюун ханараа л ингээ ямар нэгэн шийдвэр мэтэр гаргаад ингээ хүмүүсийн төвшин гэдэг талгүй байна. Улам нөгөө нэг юм эго очин зөрүүд учирсан ингээд улам тэрний чи эсрэг ингээд байгаа. Тэгэхээр өөрөөсөө тэмцэлдэх шаардлага. Юу л да тэмцэлтэн тэр чинь илүү томроод идэг гэдэг чинь тийм байхгүй. Тэгэхээр өөрөөсөө тэмцэлдэх юм байхгүй. Ер нь идэж уух юм дээр ч өөр юу ч байж болно шүү. Өөрийн гэсэн ингээ янз бүрийн зан ааш байж болно, дуртай дургуун байж болно тийм ээ. Дуршил байж болно. Эсвэл бяцлал хийгээд суухад орж ирээд байгаа тэр бодлооч чиж болно. Тэгэхээр тэнтэйгээ ерөөсөө тэмцэлтэй тахгүй ойлголцсон, ярилцсан тий ухамсарлал нь яах вэ их үл хэлцүү хэрэгтэй. Гэхдээ хаяа үнэхээр тэр магадгүй тэр дарагдсан хүсэл гэж бас юм байдаг. Тэрийг заримдаа хэрэгжүүлсэн ч дээр идэв. Тэр өөрөө л надад шүү тий. Гэхдээ яг уу яг ухамсарлал одоо ухамсарлаж ойлгох юм ойлгол хүлэн зөвшөөрөх юм хүлэн зөвшөөрчл аяндаа зүгээр болчдөг л тоо. Бүр тэхгүй байл арга зүйслэг өгзэж ш болно. Зарим юм дээр бол тийм. Энэ дээр яг жоохон баланстай хандахгүй юу. Би ч бас тэгэл зөвлөлттэйс за зүгээр болохгүй бол тэгээ сайхан хэдэл тий. Одоо нөгөө тамхинаас гарах юм чинь тэгдэж штэ. Шууд ингээд ямар ч гимшлийн сэтгэлгүйгээр ямар ч буруутгалгүйгээр өснөрөө татдаг байхгүй. Өснөрөө татаад хэвээр тамхин думбна гэдэг шиг болно. Тэнд хинч зэмлэхгүй, хинч буруутгахгүй. Тэгээл өөрийгөө ч зэмлэхгүй би хорж ийн гэж бодож байгаа юм байхгүй. Өснөр өстөө жинхэнэ нэг тамхины төвачтай байгаа юм шиг. Өснөр аваад татаад. Инхээр яг нэг сэтгэл гэдэг юм хандаг. Тэр тамхиныхын тоонч дууссан юм шиг. Тэгээд гарч шүү. Тэгж гардан ус байдаг шүү. Тэ. Саахан дээр хүртэл тийм байж болно. Шааш нөгөө хатны хийгдсэн шүү. Тэ. Тэр юм шиг байна бол eel гардаг гэдэг. Би тэгж гарч ирсэн. Тэнтэйгээ адилхан бас байж болно шүү дээ. Энд чинь багс яг зарим хүмүүст бол хөөрхөн тохирдог гарах шүү дээ. Тэр буруутгал гимшлийн мэдрэмж болохгүй, ингэж болохгүй гэсэн юм чинь л бидний бүр ингэж улам дарагцсан хүсэл ингэж бий болгоод ингэж тэр чинь ингэж дотроос бид нар идээд идэх хөөх тэр сүрэг гэрчим хүчтэй идээд идэх. За өөр асууж ярьсан байна. Болчлаа энэ. Одоо ч яхан тийм юу бид нар ингээд яг нэг тийм цог залбоотой тийм нэг ирч хүчтэй байхлыг дутагдаад байдаг байхгүй. Ер нь ямар ч хүмүүсийг харсан. Яг тийм цог залбоотой ирч хүчтэй тийм бадрангуй хүмүүстэй би цөөхөн тарчсан. Одоо бодоод хахад эрэгтэй ч эмэгтэй ч цөөхөн тарчсан билээ. Одоо яг бодоход нэрээ юу хэлийг анзаарсан чи. Тэгэл би ч өөрөө нэг харсан нэг юм ингээд одоо амин хаана байгаа гэмэл бараг л тэг заримд нь гэж харагдаж магадгүй. Манай гिच намайг тэгдэхгүй. Энэ одоо чи өвөл чи онд орхог яасан турхаа юм чи гэлэрсэн. Гэтэ одоо би бүр жин эмчээд байгаа юм. X чинь бүр нэлээд турхаасан. Тэгэл ихчмч чинь намайг хараад ёо ч ч. Тэр жингийн тохиромжтой байдал тэр биеийн одоо булчин ширүүсийн маас хүртэл бидний бас энерги хамгаалт байхгүй. Одоо ингээл би бас нэг гайхаад байсан байхгүй. Одоо хүрдээ яаж ингэл те хүрдээ засч ийн хүрдээ тэнцвэржүүлж ин гэ тасгал хийгээд гэнтэй тасгал чинь хүрдэн тат яваад би одоо тэр нэг сайхан биетэй булчинтай олчвол миний хүрдөөд ингээд зүгээр болчих юм уу гэж боддог. Энд чинь яг нэг талаасаас нөлөөтэй юм билээ. Тэгэл нэг үндэс хүрдний тасгал гэсэн чинь ингээд юм шилэв нэг уйны булчин чанга байхаар тэр чинь бас нөгөө нэг хамгаалт учраас үндэс хүрдээ нөгөө нэг юм дүүрэн байлгаж тэрийг нөгөө бат бөх нэг хамгаалалтад болгож байгаа нэг хэлбэр. Тэгэхэд нөгөө нэг ингээд булчин шөрмөс ингээл те булчин шөрмөсийн алдагдaltaй хүчгүй байгаад юм бол гараал нэг чулуунд бүдрээл унаа штэ. Тэрнтэй адилхан бас нөгөө нэг юм биеийн тэр хүчтэй тэнхээтэй байх хүртэл тэр хүрд энергитэй холбоотой юм билэ. Тэгээ бие хүчтэй тамиртай тэнхээтэй байх тусам л бид нар хамгаалт сайн байна гэсэн үг. Тэгэхээр биеийн хотоос холбоотой л болчихж байгаа. Тэгээд нөгөө тасглаар нөгөө 7 хүрдээ засаж болдгоо бас нэг арга нь тийм л. Тэгээ одоо ингээ харж байхад ер нь бол одоо тэгээ сүүлийн үеийн те хүүхдүүд чинь яг хэцүү. Эрдэнэтэд байхад би биеийн тамирхаа
бүр сургуулийнхаа хамгийн муу нэсэн. Ангийнхаа ч тэгээ гүйж чаддгүй. Тэгэл ёо би тамир гэхээр миний бүр хар дарсан зүгч. Тэгээ нэг өвчтөй юм хэр өвчтөй биш. Аагт авах боломжгүй. Тэгээ яг би тамирт орчин. Тэгээ би тамирын багш нар үнэн зовоо ингээл хордлаач босоо жишээ гүүгээч гэл ингээл хатмаандал ёо би тийм юмнаас бүр ингээд зүрх өвддөг заяа. Тийм миний сурах хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгээд манай би тамирын багш яаж жаа нэг юм эмгтэй ирнэсээ яг ингээд эргэтэй юм шиг. Том юм шиг юм шиг бигтэй. Тэгээд би тамирын багшаас айгаад би тамир гэхээр тэгэл хорвооч хүний зовлон цад хоолоогүй гэлтэй дотроо бар ингээл яаж энэ 40 минутыг давж гарах уу бурхан минь гэж бодлоо. Тэгэл гаргаал гүүж мүгээд би шин талбайг нэг тойрч чадахгүй яа хөглөө хатлаа. Тэгсэн чи хамгийн инээдтэй би хот руу шилждэг байхгүй. 9 илүү 10 гаруй хотын 10 жил шилжиж ирсэн чи би ангийнхаа дундчтай ороноос би тамир дээр би гайхаад надаас муу хүмүүс байдгийн бэ. Би чинь дундчтай ороод байна шүү дээ гайхаад. Тэгсэн чи энэ яаж юмсан чи нөгөө нэг хотын хүмүүс нөгөө хөдөлгөөний тийм юм орсон. Би бүр гайхсан шүү дээ. Би өөрийгөө бараг л нэрээ үнэхээр мяа бүр гүйж чаддгүй бүр өстой хамаг юмны ингэ доод нь гэж бодцсон хүлээж ирсэн баа шүү дээ. Тэрнээс ичдэг тий хүүхдүүд ингэ шоолно шүү дээ. Тэгсэн чи хотын сургуульд ирсэн чи юу вэ? Хотод би бүр 2 сургуульд шилжсэн шүү дээ. Бид ялгаагүй байсан баг. Бүр ингэ гадаа талбай тойрчгүй хүн дотор заалаа тойрчгүй чадахгүй хүүхдүүд. Тэгээ одоо сүүлийн хүүхдүүд юу болж байгаа мэдэхгүй бодгоо сайдс үзсэн гэдэг шиг. Тэгээ эн чинь нөгөө нэг юм тэр өөрийгөө тэр энергийн хамгаалч гэдэг юм те өөрийгөө хамгаалах гэдэг юм уу тэр дотоод нөх хөөкснөөснийхээ эсрэг дүрэн болчиход байгаа юм. Тэгэхээр чин тэр 9 шидэм дэрлэхүүл явах нь аргагүй юм бэл. Тэгэл хүн нэг муухай хараад нэг муухай бодоход их сүрэг хэрчим нэрийг өөртөө авчих шүү дээ. Яах нь тий хамгаалтгүй байх чинь. Тийм л юм бэлээ. Тэгэхээр үн тэр биеийн ирч хүчтэй байдал, цог золбоотой байдал, тэр өөртөө ихтэй байдал хэлээ гэсэн үгээ зоригтойгоор хэлцдэг те. Тэр эр зориг одоо юу гэдэг юм болгон тэгэл юм шалчээсэн ингээл за яах вэ би яах вэ гэл те өөрийгөө ингээ хайрлахгүй байдал хүртэл бидний эрчим энерги хамгаалтыг бас унгаачихлаа. Тэгээ тийм юм байвал одооноос жоохон бодож үзээ тэнцвэрийг хангаарай л гэж хэлээ. Ерөнхийдөө ингээд бясалгал зэрэг сууж байгаа хүмүүсийг харахаар дандаа л нэг өөрийгөө хайрлах хүмүүс. Дандаа л бусдын төлөө энэ тэрмэн за би яах вэ гэл те үгүй гэж хэлж чадахгүй тэгэл за тэгээ гэл те энийг өөрийгөө хайцаа орхицсан. Тэгээд өөрийгөө хайрлахгүй байна гэдэг чинь хүртэл тэр хамгаалт бас байхгүй л юм гэсэн үг юм байл л. Хоол хүнс байна үзэж харж байгаа юм гэл түрүүн хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэл өөрийгөө амьдруулж байгаа орчин эргэн тойрны эрчим энерги тэгэл өөртөө тэр муу үгийг хүртэл сонсохгүй хамгаалж ингэж өөрийгөө хайрлж ин гэсэн үг шүү дээ. Тэгвэл хин дуртай нэрж доромжлол загнуулаад ингээд суугаад байна гэдэг чинь дороо аахгүй те. Чи өстө иймш тиймш гэл ингээд тэнийг мангараараа дуудуулаад тэгэл тэрэнд нь ингээд гимшил те өөрийгөө бүр улам ингээд зэмлэл буруутгаал ингээд байж ин гэдэг чинь нэг талаараас ч өөрийгөө хамгаалахгүй тэр болгоныг өөртөө хүлээж авч ин гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас хэл хязгаараа тогтоож өгөх шаардлагатай хамгаалах юм дээрээс хамгаалах шаардлагатай байдаг шүү нөхдүүдээ. Тэгэхгүй бол ингээд юмараа л хохирдсон бил хохирол. Тэгээ одоо тэр хүмүүс бас нөгөө нэг яг уул нь бодтой агшин сургаал бол тийм өөрийгөө хайрлж майрлахгүй сул дорой мород нэг гэсэн юм байдгүй л дээ. Гэхдээ яг нөгөө нэг юм илүү нөгөө оюунлаг төвшинх байсан. Тэрийг харин нөгөө нэг буддын шашин болохоор хүлээн зөвшөөрөлт гэдэг юмар одоо бидний тэр юу унтраацсан бэл. Одоо тэр хамгаалалт хүчтэй байдал гэх юм уу? Одоо яг дотоод хөнгөснөсний мөн чанарыг ингээд хөлцөнгөө байдлаар ингээд номхон байдлаар ингээд унтраасан юм тэр шарын шашнаар тийм юм бэл. Тэр манай нөгөө төмөө ярьдаг байхгүй юу жавзан дан буддаг. Тэр шарын шашин машин чинь бид нар тохирохгүй. Биднийг бол унтраацсан. Улааных бол харин тохироод ит ингээд нөгөө нэг юм улааных шин тогшин талтай байхгүй юу? Ер нь ингээд тогшин хурц те. Тийм юм харин монголчуудад тохиршуул гэдэг тийм. Тэгээ би улааны шашин судалж үзсэн л те. Язандан будтай нөгөө киноны юг үзээд кино задлан билүү киноны тайлбарыг үзэл за ийм хүн байсан юм байна ингэжсэн байна гэл маш их зүйлийг давж гарч ирсэн тийм хүн билээ. Тэгэл яагаад нөгөө нэг дандаа цагаан хувцас өмсдгөөсөн гэсэн чинь цагаан хувцас нээдрэж бас сэтгэлтэй амархан байдаг учраас тэр өнгөний бэлэгдлээ нээдрээ бас учиртай л байсан бэл.
Тэгээ нэг яг монголчуудын тэр сүнсний ажил гэх юм уу амьдарч байгаа орчин шиг гэх юм уу хийх үүрэг даалгаварт нь тэр хүн цогцохгүй ч байсан ч юм уу тий байгаа ахгүй одоо ингэ бодоход юм гэдэг ч учиртай. Тийм учраас энийг хэрэгэлдэг байсан юм байна. Тийм учраас ингэдэг байсан юм байна. Ийм учиртай учраас ингэдэг байсан юм байна. Бүх юмний ингэ учир шалтгаан ингэ тайлбарлаж задарч ирсэн. Задраад байгаа хгүй одоо ингэ бодоход. Тэгээ энийг яг та дотоод сүнснээс ойлгуулж хүлээн зөвшөөрж байгаа. Өөр ярих асуух юм. Би ч гол юмнуудаа ярьчлаа л гэж бодож байна. Даруу хэрэгний өмнөлч юм тий. Тэгээ нэг байгаа штеп. Нэг илүү өөрөө ойлгоод найз гээд илүү хүлээн зөвшөөрж одоо илүү сайн найз авах хэрэгтэй юм уу? Ер нь дотоод хөөксөнс чинь бид нар бас өөрсдөө л гэсэн үг шүү дээ. Тий өөрсдөө. Тэгээ онцлогтой хүн бол адилхан биш шүү дээ. Тий. Тэрийг хүлээн зөвшөөрөөд хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй шүү дээ. яг бусдыг яг өөр ах гал яг одоо хүнээс бусад бүх юм өөртөө хүлээн зөвшөөрч 100%. Хүн л өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг юм л. Тэгэл бусад бүх юм өөрийгөө 100% хүлээн зөвшөөрсөн. Нөгөө амьтад бол өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй амьтад гэж байхгүй шүү. Тэр чинь тэгэл ямар ч амьтан байсан те торхоо байсан чинь араатай амьтан байсан чи ямар ч амьтан байсан тэгэл хинч өөрийгөө те би ингээд энэ тэгээд нэж голохгүй л аас. Тэр чинь өөрийнхөө яг байгаараа эго гэдэг зүйл байхгүй, очир тархинаа авах зүйл байхгүй, тэрийг ч хүлээж авахгүй учраас яг л өөрийнхөө мөн чанараараа тий байгаас тийм гой бадрангуй ас. Бид нар хүртэл тэрийг хүлээн зөвшөөрсөн байгаас тий нэг өөрчлөхгүй тэр чинь зовоол ятрал стресстэй тахан байхгүй шүү. Угаасаа л юм бид ингээд хүлээн зөвшөөрсөн. Байгаль хүртэл тийм ээ ус урмал модод хүртэл тэгэл өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Зэрлэг урмал хүртэл өөрийгөө өөрчлөхгүй л явахгүй л ас. Тэр өөрийгөө бүрэн дүр хүлээн зөвшөөрсөн. Тэрнээс нь бид нар суралцах хэрэгтэй болов гэж боддог байхгүй. Тэгээ угаасаа бяцлаглалын үндэс хүлээн зөвшөөрөл байдаг юм. Үндэс суурь нь өөрийгөө 100% хүлээн зөвшөөрөхтэй байдаг байхгүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй бол цаашаа нөгөө нэг бяцлаглал хөгжин ухамсар тэлэн гэдэг чинь асуудалтай юм л үндэс суурь юм шиг. Тэгэхээр одоо биднэрт хүлээн зөвшөөрөх зөндөө юм байгаа үс гадна төрхөөс ахуулаад хэлэл явж юм. Амьдрал ахуу одоо юу гэдэг юм те. Тэгээ суурь нь энэ бяцлаглалын үндэс суурь буюу тэр гэгэрэл төхөөдө хүрэх үндэс суурь нь болохоор хүлээн зөвшөөрөлтөөс эхэлнэ. Дараа нь ажиглалт гэж явдаг юм лээ. Тэгээ хүлээн зөвшөөрөлтгүй болцохоор ч хүн би тэрийг ач засдаг байж үнийг ач засах хэрэгтэй болов гэл те хажуу хүндээ өөрийгөө тааруулах гал нэг үг хэлсэн чинь нэрээ би тэрэн дээр алдаад чаам болов тэгвэл би энийгээ нэг засаад үзье гэл те тэгэл өөр нэг хүн ирэл нэг юм хэлэнгүүт нэрээ би энийгээ засчвал гоё болчих юм болов гэл дахиад нөгөө хүнийх хүндээ тааруулах гэж гэдэг юм уу дахиад нөгөө хүнийхээ хэлсүүнд оролцол нэг юм засах гэж үзэл ингээл холбороод ахын бол нэр үнэхээр тэр нэг хүч өөр ингэсэн яг тэ байх хэвээр тэр нэг юм олж авч чаддгүй юм л. Улам ингээл нэг гулчгнал нуруу гүрэм шиг байгаад би тийм билээ нэг хүнд өөрийгөө тааруулах гэж яваалах. Тэгээ энэ дээрээ хүртэл яг ингээд үнэхээр засах хэвээр зөв мөчийг хилүүл яг байж болно тийм ээ. Энэ хүнийг би хүлээж авахгүй юу ингээд бас бодож үзэж явах хэрэгтэй юм л. Тэгэхгүй ингээл бас тааруулах гал нэг юм мэлчүүл ингээл тэрэнд тааруулах гал нэг юм мэлчүүл нэр би энийгээ засчвал тий гой хайрлуулах юм болов энийг засчвал би хөндлүүлэх юм болов гэл нэг юм цаагаараа нэг юм харсан байдалтай өөрийгөө өөрчлөл энэ бол үнэхээр нэр өөрийгөө асрыг хайрлахгүй байх нэг хэлбэр юм л тэрийг бас ойлгосон. Надад бас тэгж явс үе байгаа. Яа ингээл шүмжил орж ирэнгүүт засгаал ямар ч шүмжлээсэн бүгдийг нь хүлээж аваад тий ямар ч удаа тийм таалагдахгүй юмсан бүгдийг нь хүлээж аваад засаал өөрийгөө яаж ингэж засах вэ гэл ингээл хэсэг хугацаанд тэгж амьдарч исэн. Тэглээгээд яг тэр хүнд тааруулж амьдралаа гэд ерөөсөө юу бэт юм бэл одоо тийм эрэг үр дагавар ерөөсөө огт бэт юм бэл. Тэг яг тэрийг ойлгож заа байл. Инглигээд угс хин хожиж хин ч очихгүй юм. Тэгэл байсан. Харин өөрийгөө таньж мэдээд тэрийг хурцлаад өнгөлөөд те байгаа юм хурцлж өнгөлөөд байгаараа өөрийгөө одоо тунхаглах. Энд чинь нөгөө нэг үндэс хүртний ажил юм лээ шүү дээ. Тэ. Тэгэхгүй бол үндэсгүй юм шиг яваад таамчирсан. Гэтэл өөрийнхөө байгаа байдлаар гарч ирсэн хүмүүс зөндөл идэг шүү дээ. Тэ? Яг өөрийнхөө онцлогоор гараад ирсэн. Тэгээд угаасаа л энэ хүн ийм гэд
олон хүмүүс хүлээн зөвшөөрүүлсэн чадчих шүү дээ. Тэр чинь бас гоё юм байл шүү дээ. Яг өөрийнхөө онцлог, яг өөрийнхөө байгаа байдлаар тэр олон хүмүүсийг хүлээн зөвшөөрүүл чадж байна гэдэг чинь бас агуу зүйл байхгүй. Надад бол гоё санагдсан. Одоо тэгэл хутаг тувилгаад гээл те хутаг тувилгаад байж болно, гэрс хүмүүс ээж болно. Тэр дунд чинь бас догшин, ширүүн авиртай, архитаар суудаг те хараал өрөөл хэлдэг. Тийм хүмүүс хүртэл байсан юм биш. Тэгтээ тэднийг хинч тэрүүг нь хүлээн одоо шүүмжилдэггүй. Яг тэрэнд нь бүр дуртай. Тэрийг бүр ингээ хүлээн зөвшөөрсөн. Тэр чинь өөрөөр ингээ тунхаглаж чадсан л шүү дээ. Тэг болол аас тий. Тэгвэл төгс төгөлдөр хүнтэй гэгэрлийн замд орж ин бясалгал хийж ингээл бүх юмаа ингээл төгс байлгах гал би бясалгал хийж ам чинь би бясалгал зааж ам чинь ингээл тий. Би ийм авшигтай юм чинь би тэтгэр зэрэгтэй юм чинь ийм байх хэрэгтэй гэл нэг тийм сайхан болохгүй л намраал тий. Энэ бол ерөөсөө ээг бол юм билээ. Сүнслэг ээг юм бэл. Тэр тийм л болох гоё юм билээ. Одоо тэгэл судар ингээл буулгадаг штэ зарим хүмүүс ингээл өвдөөстэй холбогдоод судар буулгадаг. Тэгээ би яг хөө тэдний ингээд хаяа уншдаг хүнээ одоо битсэн. Нэг хүн бусад хүнээс битсэн ч юм уу эсвэл хүн өөрийнхөө битсэн ч юм ингээл харахаар яг өөрөөр байдаг л та хүн дээр өөрөөр судар бууж. Гэхдээ нэг санаа их дандаа давхцдаг. Тэр санаа нь юу вэ гэхээр чи өөртөө итгэлтэй бай чи тий. Чи хиний ингээд үр удам гэдэг санаа чи өөртөө итгэлтэй бай. Өөртөө байгаа тэр гоё юмнуудаа ингээд гарга тий. Одоо юу гэх бадрангуй бай, зоригтой бай гэдэг юм хүмүүсийн судар дээр бол ихвчлэн давхцдаг юм тийм байдаг. Ерөөсөө нөгөө өвдөө цасан бууж байгаа судар дээр дандаа тийм бол нийтлэг байж шүү. Тэгээ би яг хөө хүндээ ингээд гайхаад ямар сони тэгэл ямар эгоны л ингэж бодож байгаа юм чинь. Өөрийгөө ингээд тийг инг бадрангуй бай, хүчтэй бай гэл ядаргаатай ч юм шиг санагдаал тэгэл өөрийгөө гайхуулах гатах юм шиг санагдаал тэгэл өвдөц гэхээр л хэдэг өтө юмнууд гэлтэй хөх тэнгэрийг өтө өгöd мөгöd гэл айгаа тэгсэн чи яах вэ нэр үнэхээр дутагдцсан юм болохоор л хөөрхий дутагдцсан юм нэхэд байна. Харин ч эсэргээрээ ингээл нэг сагсуурсан өөртөө хит барцсан бол тэрийг даргалж хэлсэн баг. Гэтэл хинч тэгж бүр ингээд сагсуурч чадахгүй болсон байхгүй бүр ингээд те худлаагаас сагсуурч авсахнаас ч чадахгүй бүр ингээд бүр унтсан байгаа байхгүй. Тийм учраас тэр дутуу юм нөхөж өгөхгүй чи ингээд өгөөч чи тэгээд өгөөч. Тэгээ маш их нийтээрээ бүр тийм болцсон маа бүр ингээд дарагцаараа тийм болцсон байсан. Тэгээ одоо биднэрт асар их дутагдж байгаа юм ерөөсөө тийм л юм. Тэгэл өөртөө ихтэй болоод зоригтой болоод ирч хүчтэй болоод өөрийгөө хүлээн зөвшөөрөл тийм ээ. Ингээл ирэхээр ерөөсөө энерги чи ингээд хамгаалтанд орчиж байгаа хгүй. Тэр хүчтэй энергийг өөрөөсөө гаргаад байна шүү дээ. Хүчтэй энергийг гаргаад ирэхээр хэр аргын сүнснүүд бидний дээрлэхэ болчин. Ажил төрөл маань сайхан бүтэмжтэй байна, тийм ээ. Сүнс байтга хүн айтан бидний дээрлэхээч болно ер нь бол илүүд үг хэлж чадхаач болно. Тэр эрчим энерги дарагддаг байхгүй. Эрчим энерги дарагдаад үг хэлж чадахгүй шүү дээ. Тийм хүчтэй бадрангуй харч хүмүүс чинь ингээд айж мягаад. За энэ ер нь модалцаад ийг нөхөр шиг юм. За байли та гэл. За гэлтэй. Ер нь яхаа нөгөө нэг та нар нөгөө юу гудчихсан бол яг л тийм байгаа сте. Их хаатай нөгөө юу тоглоом Game of Thrones дээр тэгдэж нөгөө нэг тэр нөгөө хаалдараагүй гэдэг чинь тэдний бүлэгч уусаа тийм хин илүү хүчтэй, хин илүү зоригтой тэр нь л ахалдаг ерөөсөө тийм удам дамжиж мэдсэн байхгүй. Тэр чинь нөгөө энергийн хувьд үйлчлдэг юм байлээ л те. Хин илүү хүчтэй өндөр авраа гарч чинь те. Хин илүү өөртөө итгэлтэй бай. Тэр нь нөгөө нэг юу ятдаг. Энерги шууд ингээд цогцдог хажууд хүнээс цогтонготой тэр хүнийх нь үгээр болдог ч юм уу те. Тэр хүнийх нь талд бүх асуудал шийддэг ч юм уу. Тэр нь энергийн хувь юм байлээ шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас бодоод үзгүй. Ер нь тэгээд дугаасаа хэрэгжүүлсэн хүн байгаа шүү дээ. Өөртөө итгэлтэй байхад л бүтээд идэг. Тэгээд жоох эргэлзээтэй байхад л унаад идэг. Тиймэрхүү ажиллаж байсан бол нэлээд гарч байгаа. Тэгэхээр тэгэл өнөөдрөөс эхлээл жоохон тийм бадрангуй байна да. Одоо сууж хата жоохон ханхаад суухгүй одоо тийш нэмэш ингэж сууч муугаа тий. Ядгаа гадаадд яваад шат өөр нэгэн жил нэг юм тий аюу шалгал орцмаар тийм гэж мөн их байдал дээр нөгөө бусад Азид бичиж гэсэн. Энэ Монгол биш тэгээд хараад байна шүү дээ. Тэр өөрсдөө ч явж байхад Монгол шиг явж байгаа шүү дээ. Тий шалгалаас тий. Энэ бэд.
тий нөгөө өгдөл нь тийм байгаад байгаа юм чи яах вэ тий. Тийм хэрхээ бас үсгээс болоод ингэж айц. Би одоо хүний юм хүнд наалгүй гэдгийг мэдсэн чинь одоо шинэ сахтуун таалаж гэсэн хажууд нь ингэж зэрэгсэн байл нь яг одоо хүн харамж тэгвэл тэгэл нэг тийм хүнд орлоо гэж боддог. Өө энэ чинь хүний юм чирээс хүнд наалгүй шүү дээ. Ингэж бодсон айц мэт ингэж суугаад эсвэл яаж мэрэл ингэж үл энгийн юм шиг ингэж харах тийм айхан юм байна. Тийм. Ерөндөө өөртөө ихтэй тэр өөртөө ихтэй хаад уус тархлаач өндөр юм бэл. Нэг тархлаа бас тагаад айцгүй багт. Ирчмийн сурал гэдэг нэг юм одоо яригдаад гэж юм байна шүү дээ. Жишээлбэл би одоо өөртөө өндрээд юм бол Улаанбаатарт жоохон гарахаар ингээд үнээр цоглог болж байгаа. Энэ дотор орж ирэхээр ингээд айхан ирчихсэн юм. Хамт хэлээд тэр нь дагуулж хийж шүү дээ. Аха. Би ингээ алсад юм яндан шиг юм сундалсан гэдэг юм тор шиг юм олж хараад ингээд нөгөө хүн их суурьсан газар тэр шивүү байгаа. Би хинтээ харж байгаа юм дээ. Одоо нөгөө ингээд хэдэн мянган километр үзэж хэмжээнд ядарч байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд амар суурьсан болчихоо. Тэгээд би тэрийг бүрийг харж байгаа юм яаж батсан гэхээр тэр бүдээр яваад тэгээд хавтасыг өсрөө явуулсан чинь жижигхэн бүрийн гоё үзсэн юм юу таарсан. Би болохоор тэрэнд биний дуугаад үзье гэсэн чинь би нэг эрэхтэй бид нар яваад гэсэн чинь хичээн бүү. Би алсаас харж тэгээд явъя гэдэг байхгүй. Тэгээд ингээд мэдээ одоо ингээд шивүү юм ингээд одоо баг энэ өн шиг ингээд шивүү байгаа байхгүй. Чи ягаад энэ нуурын дээр очиж үзэх вэ? Явъя гэдэг би нөгөө өмнөөс сонссон. Би ингээд бидний нэг юм сонин тоглох хүчин юм байна. Одоо тэрийг бол баталж чадахгүй шүү дээ. Миний нүд уусаа хараад байна шүү дээ. Тэгээд би Улаанбаатарт ирээд харангуй одоо үлсүүлдэ бид нэг мартад ажиллахаач очиж. Бүр ингээд юм шивүү гэсэн. Тэгээд би бидний сүр ирчмээ юм. Чиг тийм би дахин явах шал ондоо цаашаа ээж дээр ингээд жоох зөмрөө очих шал ондоо энэ хотоос жоох маяг ингээд ууж хаймстай авч байгаа юм шиг байна. Тэг. Угаас тэр эрчим энергийн бөөгнөрлөл нь үүсэж байгаа юм чинь. Тэгээд нэг хүмүүсээс бол дандаа их масс бол дандаа сүрэг эрчим үйлдвэрлэж байгаа шүү дээ. Сүрэг эрчим үйлдвэрлэж байгаа гадуур ингээд байгаа мэдээлэлтэй гараал харахад ингээд орчин мэдрэл дандаа сүргэн л их байгаа. Эрг нь ол их цөөхөн байгаа таахгүй. Тэгэхээр тэр болгон чинь нийлээд тийм нэг юм юу үсгэж чааш сүрэг эрчим энергийн бөөгнөрлөл үсгэж чааш тийм. Тэрийг сайн харсан байна та. Тэгэхээр нэг эхэндээ бид тэр үед болох нэг аюу юм. Гаднаас юм хайж байгаа шүү дээ. Оо барыг хайгаад нэрээ хармаар их тал. Тор морон дотор хийцэн бид тэр дотор байгаа юм байна гэдэг. Тэгээд явж ирсэн. Юу яхахаар устдаж шалтгаалх хэрэгтэй гэж бодлоо. Одоо бол гэж бодоход байсан л да. Нэрэл яг сая юм гэсэн шиг нэрээ тэр өөрсдөө хийсэн шиг юм бодоо. Байнгын зүйл юм чамч тэр дундаж байж. Тий. Бодлоос их юм болно. Тэгээ ер нь угаасаа ингээд ингэдэг аахгүй бидний тэр одоо ингээд бүх юм ингээд аавраг минь илтгэчихлээ тийм билээ. Одоо өмссөн хувцас тийм ээ. Амнаас гарч байгаа үг тэгэл халхаа гişгээ нүдний харц. Бид нар чи одоо ингээд бидний өнгөд өмсөж байгаа ингээ хувцас болцоод бас сүүлийн одоо нэг юм барууны загвар хувцаа штэ ингээл бие твтэйхэн чөлөөтэй гэл бид нарт ингээл өмсөд таавалч энэ өөр ерөөсөө тийм бидний нэг ингээ сүр сүлд ингээ цагаар унгаж тийм гэсэн. Би нэг яаж мэдсэн бэ гэсэн чи бас нөгөө нэг дээрэс нөгөө үд бууж ирээд тэгсэн бохгүй хувцас хараад ингээд иш чаас юу өмссөн дээ гэж бигээл тэгээд ямар их сүр сүлдгүн би одоо та нар ч бүгдээрээ л нэг тийм бөөдөөс нэг хармаар ч юм уу тэгээд нэг ямар сүр сүлдгүн хувцастай тэгээд ийм бахаар чи харахгүй шүү дээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тухайдаа би сонсчоол нэрэж тийм ч болов гэж бодчихвол тэгээд сүүлд нь энэ гэхдээ нэг хувцсыг бас бүр сүүлд анзаараад хахад гадуур ингээл явж хахад хүмүүсийн нэг хэсэг хүмүүсийн ингээл хувцсыг анзаарал ингэсэн чинь
бас яг тийм энерги орж ирсэн. Надад өөртөө тухайд би зүгээр сонсоод өнгөрч байгаа шүү дээ. Адил яг нөө дотор орж ирж байгаа мэдрэмж бас яг тэгж ингээд бүр мэдрэгдээд. Тэгээ нэг л өдөр би тэгсэнэлтэй тэгээ маргааш нас гэхлээр нэг тоог. Тэгээ бас ингээд нөлөөлт юм байх шүү гэж бодоод. Тэгээ энэ болгон чи ингээд юу яцсан байхгүй. Одоо би бас боддог байхгүй. Бид нар одоо ингээд бас өвгдөөц болно шүү дээ, тийм ээ? Өвгдөөц ингээ хэмжээнд гараад өвгдөөц болоод ингээд ямар хувцас өмсөх болж биш боддог байхгүй. Одоо энэ орчин үеийн хувцас өмсөж исэн чинь тэнцэнэ тэгээд орчин үеийн хувцас өмсөх юм болов гэж тогой зайг нийт бодно шүү дээ. Тэгсэн чинь тэгдэггүй дандаа нөгөө нэг юм үндэсний ингээд хувцас руу орчдөг. Тэг яагаад гэсэн чинь энэ зүгээр хувцас загвар ш зүгээр сүнсний л хувцас юм билээ угаасаа. Угаас нэг ухамсараар хийгдсэн сүнсний хувцас юм билээ. Тэгэхээр нөгөө өөр хэмжээст тэр соёл нь өөр байгаа шүү дээ. Өөр хэмжээст ахуй амьдрал соёл нь өөр, энэ хэмжээст ахуй амьдрал соёл нь өөр гэдэгтэй адилхан миний ухамсар өөр хэмжээст шилжлээл бол тэр нөгөө нэг соёл ахуй амьдрал руу орчих учраас энэ дээл чинь зүгээр дээлээ би нүг хөдөөний хувцас гэж боддог гэсэн байхгүй. Одоо нөгөө хөдөөгөр хараад дээл өмсдөг тэгэл нөгөө зүгээр дээр өөр өмсөх хувцас бараг загвар байхгүй болохоор л ийм хувцас өмсдөг гэж ойлгож байгаа шүү дээ. Нөгөө тухайд байсан ганц загвар нь тэгээд өөр нөгөө нэг шинэ гоё загвар сэтгэж чаддгүй ч юм уу, хийж чаддгүй ч юм уу, эсвэл нөгөө нэг юм хөдөөнөө л нэг тийм чаавс нэг эмээ өгөөл нэг юм хувцас өмсдөг гэсэн бэл дээл мэлэг тэгж тийм сэтгүүртэйсэн шүү дээ ер нь. Тэгсэн чинь эн чинь нөгөө нэг юм хөдөө мөдөдөөч биш. Эн чинь угаасаа нөгөө хэмжээст байдаг нөгөө сүнсний хувцас юм лээ. Тэгээд тэр сүнсний хувцсыг энэ хэмжээст ингээ оруулаад ирсэн гэх тийм л юм байхгүй. Тэгэхээр чи нөгөө тэнгэртэйгээ ойрхон буюу шууд дотоод сүнстэйгээ харьцаа шууд тэнгэртэйгээ харьцдаг байсан үед бол тэнцэнээс л копи бас хийгддэг юм бас тийм. Одоо болохоор ингээд бид нар чинь ингээд тасраад юм болцсон. Тэгсэн чинь тийм л учиртай юм билээ. Тэгээд тэнийг боддог гэсэн аз юм ойлгохгүй. Тэгээ бидний ингээд өвгдөөцгийгүүд угаасаа нөгөө нэг хувцас өвцөн тий. Нэг юм хуцаараа л ээждэг би тэгэл хайш юм одоо ингээл тэгэл өвдөөц болохоор би одоо ямар хувцас өмсөх юм бол чиг шиг янзаа. За угаасаа нөгөө сүнсний хувцас гэдэг чинь цаанаас нөгөө язгуураас өөхсөн юм гэдэг чинь нэг тийж хуурч өөрчлөлтөд байдаг юм бэл. Яг л нөгөө бүх юм нь утга учиртай хамгийн төгс загвараараа бүх юм утга учиртай ингээд өгсөн. Заримдаа одоо бид нар ингээд хайр гараг мэрэгтэй кино үзэхээр зарим нь болохоор юм урт нөмрөгтэй байдаг штэ. Нэг л тийм гялгар мэлгар хувцастай гэлтгар тэгснэ юм урт нөмрөгтэй чах шиг. Тэр чинь бас нэг айхтар тэр нэг загвар дээр нэг ач холбогдол өгвөл тий. Тэр нэг үзэл суртал дээр ач холбогдол өгдөг. Угаасаа тэр нөгөө хийх яг тухайн орчинд л хамгийн төгс зөгцсөн ухамсартай сүнстэй тухайн нөгөө нэг хэмжээстэй хамгийн төгс зөгцсөн хувилбараар чинь нөгөө зөндөө утгад нөгөө бэлэгдэлтэй учраас л тийм байт юм билээ л тэнэгсэндээ сүнстэй. Түүнээс ш одоо яг тархиараа сэтгэх юм бол бид нар нөгөө нэг загвар хараад байгаа байхгүй юу? Ийм хувцсыг өмсөл тэгж бодно, тэр хувцсыг өмсөл тэгж бодно. Тэрэн дээр ийм хувцс өмсдөг гэх нөгөө зөвхөн нөгөө гадна талын загвар илэрхийлэмж үзэл суртал дээр л анхаарал тэмдэглээ. Тэр нь төртөл ингээд тарих багцаа ойлгохгүй дээл мэдэж хүртэл ойлгохгүй гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ дотоод эрчим хүч хүн өөрөө уус асар их өндөр хамгаалалт